Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За болж гинэ үү? Аха, миний яриа хэр сонсогдож байна? Одоо гоё чанга орж ирчих юм шүү дээ. Speaker. Миний ч ихтэй хотлоо мэлээ тий. Дээр бас зүгээр байна гэсэн чинь. Харин уулын зүгээр байна гэхээр нь бичээ эцтэй. Харин тий. Хүмүүсийн юу сэтгэл гайг байсан уу? Тэгэл дайг амжилт сэтгэл гэсэн байлээ. Явандаа тэгээд толгой л үү. Би тэгэл өцөөгөө 100 давхаар за гэж бодоод нэг бодох байлтай шүү дээ. Оо тэгсэн үү? Тэрийг хараагүй шүү дээ. Ямар ч тач нэг 100 идээгөө үзсэн байлаа. Тэгэхээр за загийн сэтгэл амраад. Яасаа бүрхий. Гэтэ аим шаад бод юм билээ ингээд. Апплод хийснийхээ дараа амар их юм бодсон. Тэг яг тэ дандаа нөгөө танил хүмүүс сонсож байгаа болохоор айгуу тэгвэл надад. Тийм бохоо. Тий. Нас зэрэгэл. Тийм. Үтгээ энэ юу байсан бэлээ зарим хүмүүс намайг яач дүүгээ оруулаач гэтгсэлээ. Би тэр манай нэг дүү бас би дараагийн дугаард нь орно шүү гэж. Тэр энэ тэр. Үгүй дөнгөж хэлж байгаа чи. Харин ТВ-с хэлсэн эхлээ битээр жоох яваад байдаг хөө. Үгүй тэгтээ бас яг тэгж бодсон. Нэрээ үнэхээр хамаагүй гоё ярмаар байгаа хүмүүстэй гоё яриа хийгээдэй. Тэ? Багш намайг чи ерөөсөө хүнд relationship advice өгч болохгүй гэд яаж чаа гэсэн чи зүгээр л өөрийгөө хаар. Тэгэхээр би хэлсэн өгөө багшаа зөвлөгөө чинь амьдралдаа ад жаргалтай байгаа хүнээс авдаг байхгүй юу? За хүүхдийн баярын мэнд. Хүүхдийн баярын хийжтэй хүүхдийн баярын мэнд. Үгүй хүүхдийн баяр гэснээс. Бид нар тэгтээ амар азтай үед амьдарч байгаа юм байна гэхгүй. Өчигдөр би бүр хүүгийнхаа баахан хуучны зураг мөргийг үзээд ямар гоё юм бэ ингээл бүх юм хадгалалтай байж идэг. Бидний багт тийм байхгүй шүү дээ. Гэхдээ яг багын зургнууд дандаа угаалгасан зураг байдаг болохоор харахад бүр яг гоё байдаг шүү. Харин тий. Одоо энэ зургнуудаа сайн угаалгаж хадгалах юмар юм байна. Бичлэг энэ төр байхгүй шүү дээ тий. Одоо болохоор ингээл бичлэг байгаа болохоор тэр нь амар хөөрхөн. Гоё надад тий. Тэг хүн чинь хүүхдтэйгээ зэрэг мартчихдээ биш жоохон бахтай ий байсан юм уу? Нэрээ 3 жилийн өмнөх тийм бүр мартснаа. Зориг үздэг хүүе ийм хөөрхөн байх юм уу гэх. Үгүй яаш би наацаа чи хүмүүс ерөөсөө мартдаггүй гэж боддог байсан шүү дээ. Үгүй мэдгүй би л мартсан байсан. Үсүсийн талтай ийм байсан юм уу гэл. Тэгээд нацнаа цороотой тань би спикерээр ирээ. За тэг. Аха тажи сонсогдож байна. Энэ яахгүй шүү дээ. Дээрээ шиг ингэж яриад хасалтаж интернетийн чанар муудаад ажиглахдаггүй шүү дээ. Тэгээд нэрээ би нөгөө Facebook хэрэглэхгүй байгаа гэдгсэн шүү дээ. За. Тэгээ одоо яг 2 сар болж байна ерөөсөө Facebook руу бүр огт орлого. Өчтөр нөгөө нэг YouTube-ээс Амрагийн weekly show гэж яддаг шүү дээ. За. Тэрний нөгөө нэг 7 хоногт болсон сонь сарыг сонссон чи ямар их юм болд юм бэ те Facebook орчинд. Үгүй би бас Facebook-ыг хэрэглэдэггүй болохоор мэдэхгүй шүү дээ. Яг тийм бүр ингэ амар хинээс хатарсан байт юм байна. 7 хоногийн дотор шүү дээ. Хөө тэгснүү гэж. Ерөөс Монголын мэдээлэл их сурвалж чи ингэ Facebook болцсон. Би тэгээд өмнө дандаа ажлын шаардлага өгдөж тавьж ирэл. Миний ажлын бараг хамгийн ихний юм ороод Facebook руу ордог байсан. Тэгээ бүр хамгийн амар түрүүнд бараг бүх юм мэдчихсэн чинь тэгээд тэрэндээ амар стресстэй ер нь тийхгүй Facebook үзэхгүй гэж бодоод болцсон юм. Тэгсэн чинь нэрээ үнэхээр амар их юм болт юм байна. Тэгээ Facebook ер нь нэг ороод хэрэггүй юм байна. Тийш дээ би бас яг Facebook орохоор дандаа нэг ядаргаатай хар бараа ийм тийм болсон гэсэн мэдээ. Эсвэл ингээл нэг хамаатны хүмүүс ингээд бүр хамаагүй хамаатны хүмүүс янз бүрийн ярьсан янз бүрийн комент сэтгүүлтэйгээ дангуудтай миний жоохон санагдаад Facebook-ыг болоод Instagram руу орчихсон шүү дээ. Харин тийм юм байна. Би одоо бол дахиж Facebook хэрэглэе гэсэн бодол бүр алга байна. Тэгээл
яг хэрэгцээтэй юм болох юм бол тиймэрхүү контент хийдэг хүмүүс зөндөө байгаа юм чинь YouTube-ээс ч юм уу телефон амтаа сансаад би нөгөө нэг юу бас мэдэхгүй явж байсан хгүй нөгөө бишин баа юу Салтанат хоёрын хэргийг бас мэдээгүй огт мэдээгүй. Тэгсэн чи уулзаад найзтайгаа уулзаад ярьсан чи надад тэрийг яриад тэр хоёрыг сонсч гэнэ сонсч гэнэ гэ би бүр ямарч мэдээлэл авахгүй өө тийм болоод байгаа. Хүүсээ би тэр чинь бас нөгөө нэг Стефани Сүү гэдэг нөгөө нэг подкастер гэдэг тийм true crime юм ярьдаг. Тэрний подкастаас бол сонссон шүү дээ. Харин тийм би тэгээ дараа нь яг тэгэж сонсоод тэр ихтэй амар юм болсон бэлээ те. Тэр юу амар байсан. Ер нь л юу юм бэлээ. Би тэгэж бодсон шүү дээ. Яна за би л ав ингээд ямар ч ууртай байсан, ямар ч хайртай байсан хүнийг ингэж зодож алахгүй юм байна. Би зодуулаад хүж бол магадгүй. Тэгээд бодоод би ч бас амар ядаргаатай ингээл шар мартай штэ. Тэгэл хүний зэвүүг ингэж амар хүргэж магадгүй те нэг ийм эрсдэл надад байгаа юм байна да гэж бодсон заяа. Тэгээд аль болох холын зайнаас ер нь ингээ хэрэлдээд нэг хэрүүл дуусахгүй ч юм уу альсэл нэг юм үзүүр нь харагдахгүй штэ. Ямар ч юм төгсгөл ирэхгүй юм шиг тийм хэрүүл ер нь аль болох хийхгүй байх нь зөв юм байна. Тэр үедээ эсвэл ингээ хоол ээж аваад уур бүрээ гаргачаа дахиж болцохгүй бол би бас яг задуулж хүч магадгүй гэж бодсон өөрийгөө. Гэтэ юу гэсэн штэ уул нь ингэж нэг харилцаандаа хоёр хос хүмүүс ер нь айгүй ингэж хэрэлдэж сурах хэвээр зөв хэрэлдэж сурах хэвээр одоо гэж би подкаст сонсчихсан байхгүй юу нэг сэтгэл зүйчин. Тэгээ бодсон чи ингээд би хүнтэй хэрэлдэж чаддаггүй за. Ингээд сайндаа л би өөрөө бодож байгааг хэлчихэл тэгэл дугаалцдаг заяа. Тэгэнгүүт ингээд тэгэнгүүт жуул нь ингээд нөгөө хүнийхээ хэлж байгааг сонсоод би бас өөрөө хэлж байгаач нөгөө хүнийг сонсуулаад хоорондоо ярилцаад ингээд асуудлаа шийдэх ёстой шүү дээ. Тэгэнгүүт ингээд би тэгвэл хэлмээр байгаа хэлэл паг олчонгот нөгөө хүн тэнд ингээд гасч идэг шүү. Гэтэ ингээд яг ингээд хэлж байгаа үгнээс нь илүү нөгөө ингээд хоолойны өнгө нь надад амар нөлөөлдөг гэх юм уу. Ингээд над руу ингээд жоохон хоолойгоо өндөрсгчих юм бол би шууд айгаад ингээд яг ингээд юма хэлчихэл өөрийгөө хаацдаг. Тэгэхгүй ингээд яасан юу болсон ингээд намайг нэг жоохон яриулаад тах юм бол ингээд яриад асуудлаа шийдчихдэг гэх юм уу. Тэгээ би энийг бас жоохон айгу муу арга юм байна да гэж бодож ирсэн чинь манайд бас яг тийм гэсэн. За ингээд хүн өөрлөө нь хоолойгоо өндөрсгөх юм бол манайд бас шууд ингээд таг байхгүй болчихдог гэсэн. Би бас яг ингээд хүнтэй ингээд ойлголох гээд хичээж ахт нөгөөх маань дуурхай болцохоор амар зэвүү өрөөдөг байхгүй юу. Тэгээд улаан нэг өөрийгөө ойлгох гал ингээд чичрээд идэг. Тэгэхээр тэр хүн чинь бас ингээд зэвүүн хүрээд яг юм амар юм том зөрчилдөө үүсч эхэлт юм санагдчих. Тэгээд ер нь би яг их сургуульд яж ахта. Манай их сургуулийн нэг багш эрэгтэй багш ахгүй тэр багш их нэртэйгээ хамт амьдраад 30 хэдэн жил болж байгаа гэд. Тэгээд нэг ч удаа хэрэлдэж үзээгүй гэж байгаа байхгүй юу. Тэгээд ямар сони байж алт юм уу те би миний мэдэх юм чинь дандаа асуудал дандаа хэрэлцэлээдэг гэр бүл ингээд байн ямар нэгэн байдлаар хоорондоо маргалцдаг энэ нь окей гэж үздэг тийм газраас ирсэн чи тэнд хоорондоо хэрэлдэхгүй амьдарч болдог гэдэг юм сонсоод би бүр гайхаад тэгээд яг мэдээж ингээд би дэндээ урам хуурах ч юм уу аль эсвэл ингээд нэг юм жоохон эвгүй нөхцөл байдал үүсдэг гинэ. Тэгэхээр тэр шууд ингээд тусдаа өөрөнд ороод тэгээд манай багш ингээд бодлоо аюу сайн илэрхийлээд капчдаг гинэ гараараа. Тэгээд хүрэгчин дээр очиад наачдаг гэж. Тэгээд эхнэр нь тэр үедээ ч уншихгүй байж болно. Ер нь өөрөө бас ингээд уураа гаргаад ингэснийхаа дараа тэрийг уншаад окей би чиний сэтгэлийг ойлголоо. Би бас энэ хэсэгт жоохон гомдсон. Чи энийгээ засаарай дараа нь ингээ гээд шийдэл бичдэг гинэ. Тэгэл дараа нь бас зүгээр. Тэгээд би үгүй тийм байж би бүр ороод хэрэлдмээр санагдаад хөөе гараад ир гэж байна. Тэгж магадгүй байхгүй юу. Тэгэл бас ийм байж болт юм уу. Тэг ингээд яг тэгдэг хүмүүс байдаг штэ ингээд яг ууралцсан байгаа дээр нь ингээд уурлаад дээ би ингээд дээ гэтээ одоохондоо юм ярмааргүй байна гэд хэлчингүүд улам асаад уурлаад идэг хүмүүс. Ер нь ингээд яг өөрийнхөө харилцааг ямарыг мэдж байгаа бол нөгөө хүнийхээ харилцаагаа ч гэсэн бас ямарыг нь олж мэдэх хэрэгтэй санагдчих. Одоо жишээ нь ингээд манай аав ээж хоёр бас хэрэлдэх хүмүүс байхгүй юу. Гэтэ зүгээр ингээд манай ээж уурлаад өглөөл эхлэнгүүд манай аав зүгээр гараа авчдаг заяа бүр.
гэрээс шууд хувцас өвсөл гараа авчдаг. Тэгэл тэр хоёр хэрүүлдэ яаж дуусгадгийг мэдэхгүй яаж санал зөрөлдөнөө шийдвэрлэдгийг мэдэхгүй гэтээ ингээд манай гэрт ерөөсөө тийм хэрүүл болдоггүй. Тэнгүүд ингээд манай дүүтэй ааш та хоёр эмэгтэй шүү дээ. Яг нэг насны зөрүүтэй. Хоорондоо ингээд хэлэхдээ л ингээд яг ингээд эхэлж ангууд аав ээж хоёр хэрдээд байгаа ч биш зүгээр яриад байгаа ч ийм байха бойл гэж тэгчингүүд ингээд битээр шууд болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд бит хоёр тэрнээс болоод ингээд битээр ерөөсөө ингээд зөв хэрэлдэж сурааг байгаа байхгүй юу? Яг болиулаасаар агаад. Тийм. Гэтэ дараа нь яг хэлчмээр юм байлээ. Би яг ийм юмнаас л уурсан байна. Тэгээд би энэ дээр жоох муухай аш гаргацсан байна уучлаарай. Гэтэ чи ингүүл дараа нь надад гайгүй хаалт. Гэтэ энэ ч зөвхөн гэр бүл дээр чи яг ажил дээр ч гэсэн би бинтэйгээ муудалцах юм гараад идэг. Тэгэл зарим хүмүүс ингээл амар муухай олны нүдэн дээр мэйл паблик юм дээр тэр ураа гаргаж идэг. Гэтэ зүгээр л ингээл хувийн чатаар ч юм уу мэйлэр ч юм уу ингээд бичээд асуудлаа шийдэж болох юм ингээл амар сүртэй болгоод идэг. Санагдсан. Тэгээд яг уурталцсан байгаа үед бол угаасаа ямар ч юм үр дүн гарахгүй. Тэгэхээр тайвшраад уураа гаргасны дараа хоёулаа уулзах хэрэгтэй юм шиг байна. Ухаалгаар тий. Нэг сэтгэлдээ юм үлдээч гэхэд дараа нь амар хэцүү байд юм а. Тэгээд лоочлохгүйгээл өнгөрөөхгүй бол дараа нь тэр хүнийг гаргаад тэр сонин сэтгэл төрөд. Эсвэл ингээд юм хэлж байгаа бол яг нөгөө хүнээ гомдоохгүй төвшөнд өөрөө хэлмээр байгаад хэлээд сурчих хэрэгтэй санагдсан. Гэтэ би нэг яг Япон явж ижил сурсан л да гэхгүй. Яагаад гэнэ. Би бүр амар хинээдтэй. Эхлээд ингээд хэлэхгүй ах муухай. Тий. Хэлэх хэрэгтэй. Тий. Гэтэ ингээд нөгөө нэг эхэндээ болохоор би яг за үнэн л имиж ингээд яг бодож байгаа шууд хэлдэг гэсэн бохоггүй юу. Тэгэнгүүт би ер нь бол нилээд найзуудаагаа их сургууль орсон багтаа нилээд найзуудаагаа уйлуулад заяа. Миний хэлсэн юм амар гомдоосон гээд тэгээ би тухайн үедээ сүртэй үннийг л хэлж хахад гэж бодчоол нэг юм бодоогүй юм байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө Японд очсон шүү дээ. Тэгсэн Япон хүмүүс чинь нөгөө хүнийгээ гомдоох сэтгэлд нь сэв хийхээр юм хэлэхгүй байх гэдэг юм амар хичээж ингэж амьдардаг. Тэнгүүд тэр хүмүүс ч надад тийм зан гаргаад ангууд надаас амар гоё штэ. Тэгээд ер нь би би ер нь ингэж үнэн байсан ч гэсэн ингэж хүмүүсийг амар гомдоохоор юм хэлхээ болиё гэж бодоод тэгээ энэ дээр амар хичээсэн бохгүй юу. Тэгснээс сая бүр төрөөд л үнэ илхий юм болж энэ улс төрчид камер харахаар л бинийхээ загнаал ажил хийж байгаа нэртэй амар ууралж муурлаалцаа юу. Яа бүр инээдтэй. Тэрийг үзээд бүр бэл та тэр хөрөлс өхийн тэр бүр өнөө хөвчлөлтэй заяа. Тоби хаа мэдгүй нэг юм газар ингээд юу хийж байгаа аахгүй юу. Лекц уншаад байгаа юм яаж байгаа мэдэхгүй байна. Тэгсэн чинь ингээл нөлөө бүхний хүмүүс дон лекц орж исэн чинь нэг улсын хурлаг шиг хоцроод ороод ирсэн. Тэгсэн чинь шууд лекцээ зогсоосноо тэрийг амар загнаад уучлахгүй хүмүүсээс дандаа хотолж явах ингэж байгаа заяа. Дисней ингээд нэг санаа Монголд дээд алтан тушаалтай хүмүүсээ загинж байгаа нь өөрөө ажиллаа хийж байгаа мэт харагдаад байгаа гэдэг тийм сэтгэлдээ байгаад байгаа юм уу мэдэхгүй. Яагаад тэгээд байгааг нь ойлгохгүй. Тэг чинь тэгэл амар олон хүмүүсийн дунд ихтгэл тавьж байгаа. Тэгээд дээрээс нь ингээл зөндөө камер сэтгүүлч байж байгаа чинь албаар тэгээд байгаа хгүй бүр албаар. Шудраг хүн гэдэг гайхуулаад нэг хүнийг хоцорж байгаа буруу тэгээд тийм учраас хэлж байгаа гэдэг нь өөрөө амар зөв мэтэр. Тэгээ одоо бол тийм байхад болцсон амар мэдрэмжтэй л байх хэрэгтэй. Тэгснэ тэр бас надад амар инээдтэйс нэг төрийн албаны ажил урагшлгүй шалтгаан гэсэн чинь хотраад ирсэн ажилчтай гарын нүргөөгөө зогсоочт юм байлаа шүү дээ. Яа, тэгэлтөө ажилласаа хотраад ирсэн хийх юм тийм улам их байгаад чинь шийтгүүлээд гараа өргөж зогсоолсон ажлыг дуусаад тараанаас өө. Тэгээд улсын ажил явдгүй юм бэлээ. Гараад Монголд хоцрохгүй байл гэж байхгүй штэ. Угаасаа бүр энэ хараал эзэн төвжөлтөнд хоцрохгүй ажилд авчих гэж байхгүй. Тэгээд хотроод очихоор гараа өргөж зогсоочдөг. Өөрөөр төрийн ажилд амар сони явдаг би ирчээд мэдсэн штэ. Нөгөө нэг би ч Японд хата 25 хүрэнгүүт миний өмнөдлөх нөгөө нэг шинжлэх хугацаанд болчихж байгаа штэ. Тэгээд тухайн үед нь Японоос авдсан мөхний за ярьшиг Монголд очиод авчиг гэж одоо би үлдээчихгүй юу. Тэгээ Монголд ирээд авч байгаа байхгүй юу. Нөгөө нэг хорон дээр очиж нөгөө өсөлтөө тавиал мөнгөний төлөөл авч байгаа штэ. Тэгээл би банкны хооронд хараа явуулчихдаг байхгүй юу.
Тэгэхээр би заа яанаа цайны цаг нь болчих вэ тэгэл хамаг яхаараа буцаал орсон чинь яг ингээл цүнхээ аваад гарч ийн. Тэгэхээр би өө танд энийг өгөх гэж ирсэн. Гэтэ цайны цаг чинь болцсон бол яхаа би дараа ирээ гэсэн чинь цайны цаг чуулна нэгээс дуусна л та. Гэтэ би өнөөдөр 12 хүртэл ажилладаг гэ яваад өгсөн заа 5 дахь өдөр. Йоо яа цаа бэ? Ажил тэд нар ингээд амар хүн юм сэтгэл ажилдаа сэтгэлдээ ханддаггүй. Яг Амар сони үнийг ингээд хэлэхэд тий тийм ингээд хүний өмнөөс ингээд юм хийж байгаа юм шиг яг тэгж ханддаг. тий Улсын ажил бүр амар хэцүү. тий ингээд Тэгэл хүүхдэд аа төрсний дараа төрсний гिचлэг аавна. Тэгэл нэг хүүхд сар алган 100,000 төгрөг өгдөө штэ. Тэр мөрөнд бүртгүүлнэ гэж амар тэр мөрөнд ингээд амар ядаргаатай заа. Цаавал өөрийн биеэр очино. Гараараа өргөдөл бичин гэх шиг. Төрсөн үнэн бол зүгээр л үгэл дөө. Бүрлээ. Тэгээ тэр мөр бүр ингээд ялах хүүхдтэй ээж ядарч ядчих чинь баах юм гэхэд идэг юм дарамттай санагдсан. тий надад бол тэр ажилчид хороо мороо одоо тэр нэг цонхны үйлчлэгээ энэ тэрийг хүмүүс ингээд би энэ хүнд үйлчилж байгаа шүү гэдэг сэтгэлгээ байхгүй. Энэ хүн надаас юм гуйж авч байгаа шүү гэдэг сэтгэлгээтэй байсан штэ. Би бүр мэдтгүү байжгаад ингээд гинт Японоос тэг бүр ингээд аймаг гой үйлчлэгээтэй газраас ирээл хорон дээр очиод бүр ингээ хоосон газар байгаа байхгүй. Тийм байхад л ингээл надаас өөр хүн байхгүй байхад л зүгээр нэг юм хүлээгээд авчихгүй. Эсвэл зүгээр нэг бичиг сажиг гаргаад өгчихгүй. Бүр нэг амар хүн сурталтай хөдөлж ятсан. Тэгснэ тэд нар амар тийм тэгдэг заяа. Иргэний өмнөх байгаа штэ. Аха. Канадад авна гэдэг юмгуудаа гэд иргэний өмнөх өгчөнгүүд Канадад аваад ир гэдэг заяа. Би хаанаас Канада болох та эдийн бичиг хэрэг ажил хийж Канадын машин байхгүй гэж байхгүй тэнд. Тийш тий яг тэгдэг. Тэгснэ тэрийг Канадын юм хумаа зарч мараад тэнхтэд энэ заа би бүр юу зээлээ. Ямар үли юм бэ? Гэхдээ харин амар сонио хүмүүс байдаг. Ерөөсөө ингээд нэг тийм өөрөө хийж байгаа юмыг тийм одоо ажил амар хийж байгаа шнэ за сонгуулийн үеэр жинхэнэ ажиллаж байгаа шүү дээ. Бараг манай гэрт орж ирж юмдээ суудсан. Йой. Танай амьдрал ямар вэ гэж сууж байгаа. Нээ. Юу чи одоо Солонгост байгаа ч гэсэндээ сонгуул өгж болно нэстэй. Тэгээ штэ нэрэ гадаадтай хүмүүс 22 гэлөө 6 сарын 24-нд элчин дээр очиж өгөх юм байлээ. Чи сонгуул өгнө нэстэй. Өгнө үү? Би гасны дараахан жилүүд нэг Баабургойны ном бичээл одоо энэ ардчлал Монголд яг ардчлалаараа байхын тулд 40-с дээш насны бүх хүн өөхөх хэрэгтэй гэж нэг юм бичсэн. Нэг үг чилүү. Би тэрийг харахуудаа номноос нь уншчаал амар санаад очих юм чи манай аав 40 хүрсэн байсан байхгүй. Би тэгэл нэг дөнгөж нэг найз штэ. Би бүр амар санаад яна энэ юу болоод байгаа юм бэ? Тэгэл ааваас асуусан чи манай битээ гэж яад. Тэнийг юм зөндөө олчихно. Монгол метро байран зарим байлгах юм. Хүүхдийн баяраар би хүүхдийн баяраар дурсамжгүй амар олон жил амьдсан. Хүүхдийн баярыг хүүхдийн паркыг 2005 онд гоё янзлна гэж 4 жил хаасан. 2009 он хүртэл ингээд 4 жил хүүхдийн парк амар том парктай болно гэд бидний хуучин паркыг хаасан. Тэгээд 4 жил биш тэр чинь 2012 он байна уу? 2011 онд ашиглалтанд орсон байхгүй юу? Одоо энэ шинэ парк. Тэгээд тэр хугацаанд бид нар хүүхдийн парк гэхгүй байсан заяа. Манай ээж аваад бас амар тийм хүлцэнгүй хүмүүс байгаа зүтэй. Бүхэл бүтэн ингээл улсын ажил 4 жил гэсэн бол тэр 4 жилдээ тэг хүлээж авсан чинь газар нь байхгүй. Дотор нь ингээд Шангрила хотел хөтөл баригдсан ч шиг тийм ингээл газар мад юмнууд нь бүр юу ч байхгүй. Тэгээд одоо энэ хүүхдийн парк амар жоохон жижигхэн бүр ингээд яг хүүхдтэй болохоор л хүн анзаардаг. Яг Монголд бас хүүхдийн тал хүүхдэд ингээд үнэхээр ээлгүй газар. Юу лээ хэдэн жилийн өмнө тэр парк чинь хүүхэд үхээдсэн биз дээ. Тийм тоглоом төсөл тэгээ сая бас нэг залуу паркийн нөгөө нэг галзуу утган дээр сууж байгаа зүрхэнд хаагдсан байна. Хүүшээ зүрхэнд хаагдсан гэхээр юу юм уу? Одоо жамаараа өгсөн гэсэн үг юм уу? Мэдхгүй тэгээд нөгөө нэг тоглоом зогсоод гараад ирсэн чинь ингээд таталт өгсөн. Буужсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээ нас орсон тийм амар золгүй явдал гарсан байна. Амар юм би. Амира тэгээд би бацсан би бас амар өмнө би ингээл зөндөө
ийм галзуу болгон амар том тавьт тийм амар паркинг тийм амар экстрим тоглоомууд дээр зүг зүгээр тоглодог гэсэн аахгүй юу. Зүг зүгээр Аа. амар игээл ёо бүр галзуу байлаа гэж барыг дахиад их сууч явахаар юм яриа л заяа. Тэгээ нөгөө Солонгос дэлхийд хамгийн галзуу болгон томороо 2-т ордог галзуу болгон байдаг нөгөө нэг Everland-д юу лээ Мм. T-Express гэд. Тэгээ тэр чинь Мгм. болохоор 104 км цагийн хурдтай. Тэгээд Мгм. 60 метрийн өндрөөс ингэж ундаг тийм юу галзуу болгон заяа. Мгм. Тэг бүр амар тэг бараг 4,000-т үргэлжлээд байгаа маяг шээ. Тэг тэр мөрөндөө суугаад окей зүгээр идэв гэсэн. Тэгээ сая нөгөө нэг Өвөл Солонгос дээрээ Латте очиод Латтеорд нэг юм бонжи драп жилөө тийм дээрээс ингэж ундаг. Аа за. Тэр нь болохоор 40 метрийн өндөрт гараад тэгээд 90 км цагийн хурдтай ингэж доош ундаг. Тэг 3 удаа тэгж ундаг. Тийм тоглоомн дээр Яа. суугаа. За. Тэгсэн чинь би яг хилээл дээшээ ингээл болж байгаа чинь амар гоё хүмүүс холдоол би өөрөө ингээл дээшээ гараал ингээл орчин амар гоёлол тэгэл доош унсан чи би бүр ингээл амьсгаа авч чадахгүй. Тэгэд ингээд алгалаад юу боллоо дааг мэдэхгүй ингээд бэжтэй гинт ингээд амьсгаа аваад дуу ороод тэгэл дахиад чи 3 удаа штэ дахиад дээшээ яваад тэгэд бүр ингээд зүрх ингээд байхгүй заяа. Миний ингээ баруун гар талд манай найз охин суудсан. Хажуу талд ингээ баахан танихгүй залуучууд суудсан. Тэд нар ингээл амар дуун орилжсэн дуун цаашаа ороод тэгснээр дуун ч анхаарал би бүр амар сонирн болоод ингээ салгалаад тэгээ бууж ирээд найзтай хэлдэг байхгүй. Үгүй би ингээ амар миний зүрх мөрх ингээд амар өвдөд салгалаад ирсэн манай найз охин бүр хөтлөө нэгэд зүг зүгээрээд өгсөн. Одоо аргагүй чи ажимаа болсон штэ. Ажимаа ийм тоглоомоор тоглож болохгүй. Яагаад Тэг тийм. Мм. Тэгээ бид тэр өөр тоглоом дээр тоглоагүй. Тэгсэн чи сая сүүлд Солонгос руу ирдэг байхгүй юу? Мм. Нисэж ирж байгаа штэ. Онгоцсон цугаад. Аха. Тэгээд хөөрсөн чинь миний шууд толгой эргээд амар толгой эргээд заяа. Нүд харахуулаа би бүр юу ч харахгүй. Тэг зүрх ингээд бараг цохихгүй байгаа юм шиг ингээд амар сонирн болоод 20 минут гисэн. Тэг Хүүш би наа чи ингээд амар юм бэ. тий хажууд ингээ хүн байхгүй заяа. Ямар ч хүн байхгүй. Би тэгээд нэлийн сүлд ингээд хөөрөөд хэвэн болсны дараа ингээд онгоцны үйлчлэгч хараад би энийг дуудаад би ингээ хэвэн биш байна гэ хэлий гэж бодсон. Хэрнээ санаа зовоод тэгээ яах учраа ойлгохгүй нэлээ удаа нүдээ ань суугаад Юу гэж байгаа юм бэ? хараад ирсэн. Тэгээ би бүр амар хөвгшрээд онгоцон цааш ятгаа байлаа. Яа. Тэгснээ би бүр амар хурдан уцсныхаа нөтийг гаргаж ирснэ. Дараа нь онгоцон цугтаа. Онгоц хөөргөөс өмнө онгоцны үйлчлэгчд өөрийгөө хар гэж сануулгах гэж хичээ заяа. Би ингээд би ингэсээ намайг ажиглаж байгаарэ гэж хэлэхгүй бол одоо онгоцон цугахгүй байх гэж байхгүй штэ. Угаасаа суун тий. Яа би чамаа шууд гэрээтэл бичээд усын багтаал гэж бодлоо. Тэгээ би дүүдээ хэлээд тэр ээж мэж хэлсэн чинь давтчих гэсэн юм шүү. Битгээ хөгшөргөөрөө нэрэ. Одоо найз тий паркинг тоглоомоос зүгээр холхон бай гэж бодож байгаа. Яа. Тэр паркинг галзуу болгоно анх нэгдэж яхад л манай аав ээж хоёр ёстой сууж болохгүй гээл тэгсэн. Тэгээд очоо харсан чинь нөгөө нэг бэлгийн энэ төрийг харахаар угсаа нэг тийм амар ихтгэл төрөхгүй айгаад тэгээд би тэрэн дээр сууж үзөөгүй байжгаад Японд очиод нэг Fujikyu паркийн галзуу болгонууд дээр үзэж байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө дэлхийн хамгийн нэгдэг өндөр нэг янз бүрх байгаа. Тэгээд би ер нь бүгд дээр сууж үзсэн байхгүй юу. Тэгээд тэрнээсээ уусаа хамгаалалт амар сайтай айх юм юу хэрэг байхгүй. Айгуу гоё суучаал ирэл нэг найзаагаа хүүхдийг аваад парк ороо харсан чи бүр өмнөхөөсөө илүү айсан шүү дээ. Би тэр галзуу болгоныг хараад. Йоо тэр хараад зүгээр л айцс хүйдсэн ёо. Тэгээ сая нэрээ би хавар Монголд очиод хүүтэйгээ цогтой парк татсан. Тэгээд дулаахан байсан болохоор ямар ч хүн байхгүй амар гоё ямар ч очиргүй хүүгээ тоглуулж агаад жижиг хүүхдийн тоглоом дээр тоглож байгаа шүү дээ. Аа. Чи нөгөө нэг морин тариулга дээр ээж нь хамт суугаараа гээд тэг бид тэр хамт суусан чинь надаа морин тариулга амар хурдан ирээд байгаа юм шиг санагдсан. Тэр чи хамгийн basic нэстэй тэр дундаа. Тэр ч удаа хамгийн сейф тоглоом юм шүү. Харин тэгсэн чи амар удаа тэгсэн амар хурдан ирээд тэгсэн би бүр буумаар.
Яа. Чи ер Одоо нь нэрээ зүгээр электрон ном уншиж чадчихэв үү? электрон ном Аха. Одоо утнаасаа ч юм уу, Kindle-с ч юм уу. гүй би ер нь тийм ном уншихаар заавал цаасан ном л уншина. Тэрийг Аа. электрон ном уншиж байгаа дунд нь ингээд мөрдөө амар их яагаад орхигдуулаад тэгээ буцаж ингэж хайгаад тэр нь амар стресстэй байдаг. Тэгэхээр юм том таблет, пад мэдэн дээр бол зүгээр л яг уцаараа л жоохон дэлгэцэн жижигхэн болохоор хэцүү байсан. Би дандаа электрон ном уншдаг гэсэн бохгүй юу? Надад бүр ингээд цаасан ном болохоор уул нь уншихад гоё ч гэсэн хадгалахад нүхэд энэ төр амар төвхтэй байдаг болохоор би бүр дандаа электрон ном уншижсэн бохгүй юу? Тэгсэн чи би сүүлүүд бас уншиж чадхаа болсон. За бүр ингээд сүүлдээ ингээд нүд ирэх. Бараг нөгөө нэг санаатыг томхоолоход байгаа юм чинь за бүр амар юм. Ном уншихаараа нүдний шилээ авчдаг. Аа. Тэгээ утас үзэхээр бас нүдний шилээ авдаг байхгүй юу? Мэдгүй надад тийм электрон сүүлрэг удаан хараад байгаа утасны дэлгэц чинь нөгөө цагаан дээр хар байгаа штэ хараад битсэн. Харахаар өнгө болж харагдаж магадгүй заяа. Ингээд солонгоч хараад байж байгаа. Тэгээ надад зүгээр л электрон ном зүгээр амар тийм одоо яг бараг л чиний хэлсэн юм уу да ингээд нүдэнд амар эвгүй болцсон лээ. Тэгээд цаасан ном уншдаг болоод ихсэн чи надад гинт яг хөвчрөөд байгаа шиг өдрөмжтэй. Өөний хөшөрсөн. Ой цаасан ном гэснээс би нэг 100 жилийн ганцаардлын намыг бүр үнэхээр 100 жил уншиж байна. Дуустгүй. Би бүр хизээч нэг намыг ингэж удаан тугаж үзээгүй. Тэг би яг тийм болохыг мэдээд уншиж эхлүүлээчгүй. Би надад тэгтээ амар гоё заяа. Бүр ингэж 2 хуудас уншаад л бараг 20 хуудас уншсан юм шиг тийм амар хурдан үүлээ бодлоод мангар гоё өрнөдөг. Тийм болохоор ингэж цаддаад байгаа хгүй юу. Аа. Яг ингэж жоохон уншихад л ингэж цадцсан мэдрэмж аваад тэгэд ингэж амьсгаа авч уншаадтай ном юм байна. Би юу болчихоо гэл ингээл жоохон бодоол тэгэл өмнө нас амар хүлээ бодлолцсон тэдрийг ингээл хооронд нь хольж бодоо. Тэгээ дээрэс нь нөгөө нэг баатруудынх нь нэр амар давхурдаж гардаг. Тэр дээр үеийн хүмүүс чинь тий хүүхдтэй өвөөдөө эмээд яг адилхан нэр өгсөн. За эзэн чи алийг ярьж байгаа байлаа гэж заяа. Тэгснээл ингээл амар бодоолаа. Яг тийм биш үү гэл яг өөр наачсан болохоор тэгээд одоо цаашаа одоо тэгээ юу болох гээд байгаа юм бэ гэл амар ингээд шунж уншаад идэг. Гол юм ингээл амар сүлд гардыг штэ. 100 жилийн ганцаарл өдөр болгон гол юм гардаг юм. Хууц алган дээр л гоё юм гардаг. Тэгэл гэл та одоо амар хөөссөн юм шиг байна. Одоо болидо гэхээр нэг 5 мав хууцлаа хийсэн баг шиг. Тэгэл тэгээ тийм ч учраас найрлын шагнал авсан юм шиг байна гэхгүй юу. Одоо би амьдралдаа хувь хүний хөгжлийн талаар ном уншихгүй гэдэг өөрөө өөртөө андгаалсан. Хизээч уншихгүй. Би бол 2 дугаар курсээс хойш баг уншаагүй хаа. Бөө хүссэн шүү дээ миний. Яа. Үгүй ингээд эхэндээ нэг би ч нэг нийгмийн юу гэлээ нэг ямар ч нэг нийгэмтэй холбоотой хичээл үзсэн чинь зүгээр согноор үзсэн бохгүй. Тэгсэн чинь нэг заавалчгүй 2 илүү 3 хувь хүний хөгжлийн ном уншиж тэрүүгээрээ презентац тавина гэдгсэн аахгүй юу. Тэгэхээр би эхний 2 ном уншичаал презентац тавьчаал ер нь л таалагдсан бохгүй юу. Хувь хүний хөгжлийн ном. Тэгээд 3 дахь уншсан чинь амар таалагдаагүй. Ингээд уншаал ах юм бол улам ингээд таалагдахгүй гарч ирээ болохгүй байгаа гэж юм мэдрээд ах юм байна гэж бодоод тэгээ ер нь тэр хичээлийг хийж дууснаас хойш ерөөсөө хувь хүний ном хөгжлийн ном ерөөсөө уншихаа болцсон. Тэгээ надад ер нь тэр нь аюу амар санагдсан. Тэрний оронд ингээд гоё сэтгэл зүйч ч юм уу хүмүүсийн подкаст сонсч ивэл хамаагүй дээр санаа. Тийм докюментари номнууд бас үүстэй түүх мөхөрөө бичсэн номнууд бол окей. Тэр хүн тийм фактууд явж байгаа. Тэр тийм ингэсэн уран зохиолын ном уншаад, хувь хүний хөгжлийн ном уншаад дуусах юм бол ингэж сөөлдөж уншаадсан баггүй юу. Тэгээ би тэр надад нэг стресс өгöd байгаа ч гэж бодоагүй. Тэгэл за угаасаа л ингэ гоё амьдралын хэм маяг ингэ nice амьдрал гэсэн тийм номнууд байгаа штэ. Тэгээд дараа нь одоо ингэ бодохоор тэр уншижсэн хувь хүний хөгжлийн талаар номнуудыг бүр юу санахгүй заяа. Тухайн үед л амар уншаад байсан юм. Үгүй энэ номыг би уншчаа дуусгасан. Тэгээд тэмдэглэл хийгээд тэгээд тэмдэглэл бэмдэглэсэн заяа. Тэгсээр юу санахгүй. Бүр ямар ч юм үлдэж заахгүй. Тэгснээ уран зохиолын номнууд болохоор бүр ингэ амар санаал уйраал юм орол уйлал гоё шүү гоё шүү гэж заяа.
Тэгээд хамгийн амар гоцсон юм нь юу вэ гэхээр бас яг тэр хувийн хүний хөгжлийн номыг чинь яг хизээ ямар үед уншина гэдэг чинь амар чухал юм билээ. Би нөгөө жирэмсэн байж захта амар тэнэг юм шиг яаж явж байгаа чи би тэр нэг хөөх мөч гэдэг ном уншиж байгаа. Тэр чинь нөгөө нэг Microsoft-ийн нөгөө нэг залууч юм билээ. Bill Gates тий. Тэрний эхнэрийнх нь бичсэн ном байсан баггүй юу? Эхнэрийнх нь бичсэн ном тэгээ тэр хоёр чинь ингээл амар их сайн дурын үйл ажиллагаанууд айгүй хийдэг. Ингээл дэлхийд даяар ингээл одоо ядуу буурай оронд очиж иймэрхүү юмнууд хийдэг. Тэгээл тэрнийхээ тал дээр айгүй их бичсэн. Нөгөө нэг эмэгтэйчүүд нийгмийн зайлаас хэрхэн болдог вэ гэл энэтхэг эмэгтэйчүүд эсвэл ингээл нэг тийм эмэгтэйчүүдийн талаар намыг бичсэн. Тэгэл нөгөө нэг төлөвлөөгүй гэр бүл хүсээгүй жирэмслэлт тэгээ хитэрсэн шууд ингээд альбом хүчээр хүнтэй суулгах юм уу? Тим эмэгтэйчүүд амар их байдаг гэж бичсэн чи би бүр амар имзэглээд нөгөө жирэмсэн байсныг хэлэх үү? Тэгээд амар тэрийг нөгөө нэг яг имзэглэн гэдэг мэдэхгүй дараа нь л мэддэм байлээ. Тэгээд унш дууссныхаа дараа тэр чинь ингээл нөхрөө бас амар мэгтцсэн. Тэгээд ад жаргалтай гэрлэлт гэж битэрийн хэлдэг ухааны юм байсан байхгүй тэр номон дээр нь. Тэгэл яаж ийм гоё нөхөртэй болдог байна гэж баг бодчихсон чи manners халана тийм. Тэгээд ямар тэнэг юм бэ? Тэгэл яг тэрнээс хойш за. Тэгээ би тэдний дараа нөгөө нэг Мишель Обамагийн Become билүү. Тэрийг уншаад тэр докюментари чинь болохоор хамаагүй дээр авахгүй юу? Яг жинхэнэ уучраал яг өөрсдийнх нь мэдэрчсэн мэдрэмж энэ төр. Тэгээд амар тайвшраал хүн болгоо ингээл хин ч ингээл амар ерөнхийлөгч хүртэл ингээл сэтгэл санаар уугүй байдаг. Ерөнхийлөгч ихнэр хүртэл нөхрөө болдог тийм байгаа байхгүй юу? Тэгэл амар хөө юм чи нэрээ яг ингээл надаас тэр Мишель Обамагийн ном таалагдсан. Би тэр нэг кино үзтгүү. Киноны оронд ингээд ном зомын уншсан хамаагүй тэр. Одоо нэг Hunger Games ч юм уу хүмүүс амар үздэг шүү дээ. Би сүүлд 3 цуврал намын уншиж дуусны дараа киног нь үзсэн. Би тэрний чинь номыг уншсаныхаа дараа киног нь үзсэн чинь таалагдаагүй. Тэгээд эхний ангийн үзэл 2 3 дахь нь үзээгүй шүү дээ. Миний төсөөлөл тэр хоёрыг дундах ялгааг нь харах надад амар сонирхолтой байсан. Би энэ хэсгийг яг ингэж төсөөлжсэн чинь кинон дээр найруулагч ингэж төсөөлсөн байна гэдэг. Тэр нь надад жоохон сонирхолтой байсан гэх юм уу. Тэгээ би бодчихвол би өөр нь яагаад ингэж уран зохиолын ном уншдгүй ингээд яг юм банга манхан уншаад байгаа юм бол гэж бодсон баг. Тэгвэл ингээд нөгөө одоо амар их юм хоёр хүн зодтолж байгаа ч юм уу эсвэл ингээд зүгтж байгаа ч юм ингээд нэг юм амар юм актив хөдөлгөөнтэй хэсэг гарна штэ. Тэнгүүд би тэрийг төсөөлж чаддаггүй байсан юм билээ. Ингээд яг тэр хоёр хүнийг ингээд ямар нэгэн биеийн хөдөлгөөн хийж байгаагаар би төсөөлж харж чаддаггүй. Төсөөлөх шаардлага байхгүйгээр ингээд зурцсан юмыг харангууд надад ингээд уншихад айгүй амар болчихж байгаа байхгүй юу? Чиний MBTI ямар ч X үсэг байхгүй байдаг гэхгүй юу? Тэгээ ингээд би энийг мэдчихээр би хүүш ямар сони ингээд тэгсэн чинь ингээд одоо жишээ нь ингээд ийм тест гэдэг юм байна л та хүний хэр ингээд юмыг төсөөлөх харах чадвартайг ин тест заяа. Ингээд нүдэн ханаад алим төсөөлөөд чи энийг ингээд нүдэн анзан байгаа ч гэсэн харж чадчихэв үгүй юу гэдгээр ингээд шинждэм байна л та. Минийх бүр пак хартаа. Би өөр алимны улааныг төсөөлж харж чадахгүй байгаа байхгүй юу? Гэтэ би ингээд алимны талаар ингээд би амар сайн бодож байгаа байхгүй юу? Гэтэ ингээд яг дүрс үүсч гарч ирэхгүй заяа. Тэгсэн чинь зарим хүмүүс болохоор ингээд алим гингүүд яг ингээд пак алимны зураг ороод ирнэ ингээд алимны талаар ингээд төсөөлж бодох юм байхгүй заяа. Одоо ингээд ишин тийм байна, навчин тийм байна гэдгийг ингээд би бол ингээд бүгднийг үгээр хэлж бодож байгаа байхгүй юу толгойн дотроо. Тэнгүүт тэр хүнд юу ч үг байхгүй. За зүгээр л ингээд зургаараа ингээд тэр чигээр ингээд байж гэдэг ч байхгүй. Би бүр ингээд төсөөлөхгүй за. Би бол төсөөлнө. Тэгэж төсөөлөө шүү. Би болохоор манхаа интернет дуртай биш ээ. Надад ингээд хэтэрхий ингээл зурагнууд санагдав. Надад амар гоё яа. Гэтэ үгүй нөгөө нэг үргэлжлэн үгийн ном уншаас сурцсан би чинь багасаа өөх ном уншдаг гэсэн юм чинь. Одоо ингээл ном уншихад нэг асуудал ахгүй штэ. Тэнгүүд одоо яг тэгж ном уншиж сураагүй жоохон хүүхдүүд манхуу уншаад эхэлчих юм бол манга ч юм уншаад эхэлчих юм бол шууд үргэлжлэн үгийн ном уншиж чадхад байлдаг гэсэн. Магадгүй тий. Тий. Тэгээ ер нь бол энэ ингээд Японд амар асуудал болсон. Одоо жишээ нь айгүй алдартай зохиолууд байгаа шүү дээ. Одоо Нацуме Сосгогийн зохиолууд
дэлхийн алдартай зохиолууд тэрийг нь юусэн ингээд хүүхдүүд уншихаа болчингууд Япончууд яасан гэхээр бүгднийг манга хэлбэрээр гаргасан. Тэгсэн чинь хүүхдүүд Оо уншаад вау. байсан. Манай хүүхд бас амар төсөөлөн бодох чадвартай. Тэгэл үлгэр мүлгэр зохиогоо л яриад байна. Өргөжлөл өөрөө зохиогоо л. Хөөхий. Төсөөлөн бодох чадвар сайтай. Тэгээ сүүлийн үед ч гэсэн бас хүүхдүүдэд айгүй хөөрхөн ном их хийдэг болсон юм л шүү дээ. Одоо жишээ нь бүр жоохон хүүхдэд хүртэл мөнгө гэж юу вэ? Юу лээ? Улс төр гэж юу вэ? Нам гэж юу вэ? Ч илүү юу ч илүү ямар тийм амар тийм том хүмүүсийн сэдвүүдийг ингээ яг хүүхдийг нь насанд нь тааруулаад амар хөөрхнөөр тайлбарласан жоохон хүүхдийн номнууд айгүйх байдаг болсон илээ. Тэгээ надад нөгөө нэг үзэсгэлэн давхан ба Жанан 2 гэдэг ном байдаг ус байхгүй юу? Амар гоё Аа. зурагтай. Тэрийг зүгээр ингээд хүн орж ирэхээр ном би чам ном уншаад өгье гэд. Бүгдээрээ ингэ чийжилсэн. Тэгээ намаа буруу аравч яриад уншдаг байсан гэж ээж яриад. Яг тийм түүхтэй шүү. Үзэсгэлэн давхан ба Жанан ба 2 гэд 2 удаа баагаа хэлж ирээл. Би ч чинь нөө Жанан гэдэг нэртэй гэж мэдэхгүй Жанан ба гэд тэрний нэг нэр нь гэд бодсон байхгүй юу. Тэгээд буруу харууллаа зүгээр амар уншдаг. Үзэсгэлэн давхан ба Жанан ба 2 гэж. Би тэр нэг юу лээ тэр ямар ном байсан юм болоо. Яг номын санахгүй байна. Гэтэ ингээд би бүр ингээд номыг бүр яг хуудсаар нь чиглэлсэн заяа. Тэг ингээд яг тэр хуудсан дээр гарах ёстой үйлбэрийг яг хэлээд хуудасаа эргүүлдэг байсан гээд. Тэнгүүд бүх хүмүүс намайг уушдаг гэж бодсон. Манай баг Гэтэ ингээд хүүхдүүдийн хөгжил гэснээс ингээд яг миний найзууд хүүхдүүдтэй болоод эхэлж байгаа штэ. Тэнгүүд ингээд хүүхдүүдийг нь харахаар ингээд амар өрөвдөлтөй гэх юм уу? Ингээд хүний хүүхдийг өрөвдөөд шууд өвөө ингээд найзуудаа харахаар ингээд угаасаа хүүхэд өсгөж чадахгүй байгаа байхгүй юу? Ингээд тэг ингээд найзууд ч өөрсдөө жоохон хүүхдэрээ байж дахиад хүүхэд өсгөн гингүүд ингээд бүр амар алдаатай заяа. Тэгээ одоо хүүхдүүд нь одоо томроод 3 4 дугаар ангид ороод эхэлчихлээ ингээд амар алдаатай заа. Тэгэл ингээл жоохон л юм чи ингээл томроод найзууд ингээд томорсон ч гэсэн ингээл хоёулаа хүүхдүүдтэй олж болох юм бол хүүхдүүдтэй найз болгоно шүү. Хамт ингээ яг адилхан гоё өөрсдөд чигээ найзууд болгоно гэж жоохон бахтай амар ярьдаг байсан байхгүй юу хөөхөн. Тэгэл нөгөө чи надаас төрүүлж хүүхдтэй болоод хүүхдүүд нь яаж өсөж байгаа, хүүхдээ яаж хүмүүжүүлж байгааг нь харангуут зүгээр хүүхдтэй болох юм бол би найз болгохгүй. Яг үнэ. Зүг бутаараа бууз хошуур шиг явъя. Бараг чи дээр найз гэвэрээ үлдүүл их юм болчиход байгаа юм чинь за. Амар эвгүй санагдсан надаа. Би бас одоо заримдаа ингэж өөрөө ээж хүн байж хүмүүс хүүхдтэйгээ харьцаж байгааг нь харахад яаж байгаа юм бэ гэл. Тэгээ яг тэр хүүхэд нь яг манай хүүхдэд чицэн буцаад байнгут тэр хүүхдүүд яа. Манай хүүхд яг энэ хүүхдүүдтэй найзландаа ч юм уу тийм тиймэрхүү юм бодоод ёо. Тийм. Тэг надад бол ер нь ингээд миний багийн найзуудын хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа бол ерөөсөө таалагддаггүй. Одоо жишээ нь ингээд нэг найзын маань хүүхэд одоо 4 настай юу. Аав нь цагтаа авахгүй юу. Тэгэл өөрт нь таалагдахгүй жоохон юм гарах юм бол би чамайг аавдаа хэлж барьчлуулна. Чамайг би шоронд хариулна гэж хэлдэг за бүр амар гоо дээ. Тэг надад энэ би анх сонсоод надад энэ таалагдахгүй. Би шууд хэлж байгаа байхгүй. Хүүшээ чи юм ярьж болохгүй. Ингээд танаа аавын төрийн ажил чинь хууль дүрмийн дагуу явагддаг айгүй чухал ажиллаа. Чи ингэж хамаагүй ярьж хэлж болдгүй миний дүү гэсэн чинь би чамайг барьчлуулна гэл. За бүр амар муухай тэгээд би ингээд надад шууд амар уухай сэтгэл төрөөдөө би шууд найстай хэлж байгаа байхгүй юу. Хүүхд чинь ийм хэлж байна. Чи ингэж хэлүүлж яриулж болохгүй гэсэн чинь хүүхдийг 4 нас хүртэл нь хаан шиг байлга гэд надад бүр амар тэнэг санагдаад тэнгуү чинь эн чинь энэ үгнийхээ учрыг ойлгоогүй байгаа байхгүй юу. Ингээд хаан шиг байлган гэдэг чинь хаан хүмүүсийн дэргэд ямар хүмүүс идэв шадар төшмөл сайдууд тэд нар чинь тэр хааны гаргаж байгаа үйлдэл гаргаж байгаа зарлиг нь болох уу болохгүй юу гэдэгт зөвлөгөө өгдөг зааж сургадаг хүмүүс шүү дээ. Гэтэл ингээд аав ээж нь энийгээ мэдхгүй байж хүүхдээ зүгээр л ингээд зөнд нь хайцсан зоргоор нь хайцсан тэнгууд ингээд хүүхдээ цаана ингээд баг мангас шиг юм болж өсөж байгаа байхгүй юу бүр би болохоор тэгэж боддог. Ер нь яг хүүхдтэй болсноос хойш яг тэгж бодсон. Бид нар одоо ингээл нийгмийн амтан хүмүүстэй амьдралын хамгийн хэцүү үед юу вэ гэхээр хүн хоорондын харилцаа байд юм байна. Тэгээд хүнтэй ингэж харилцаас айдаг тий ийм хүн болчихвол юм бол амар хэцүү. Тэгээд ер нь хүмүүс энэ
дэлхий дээр байгаа хүмүүс ерөөсөө би бинийг үзий ядах гэж, би бинийг хайрлах гэж, чамд туслах гэж ингэж байдаг шүү гэдгийг амар мэдрүүлэх гэж хичээдэг байхгүй юу. Тэгээд би тэр одоо тийм өвдчих юм бол эмч дуудаад эмч чамд туслаад эмч зүгээр болгоно гэж хэлдэг. Тэрнээс эмчтэр хайж тариа шүү гэдэг эмчээс айлгадаг тийм хүн болгомооргүй байгаа байхгүй юу. Тэгээд тэрний үр дүнд манай хүүхд одоо эмнэлгийн мэндийг тавьчих юм бол эмчээс хизээж яадаггүй, тариа тариалах ерөөсөө уйлдгүй. Тэгэл яг ороод ингээл амар чөлөөтэй байж байгаа л гараад ирдэг. Тэгээд ингээд цагдаа хүмүүнээс ингээд хүнээс айлгадаггүй би. Үнэхээр амар ах юм бол угаасаа хүүхд сэтгэл дотор мангас гэдэг юм батсан байгаа. Мангас гэж айлгана. А тэрнээс хин нэгэн хүн одоо цагдаа ч юм уу те эсвэл эмч энэ танихгүй агаа амар хүн чамайг аваад явчихна гэдэг юм уу. Тэр бол надад амар тийм токсик санагддаг. Тэгэл хүүхдийн чинь ингээл танихгүй хүмүүс харах юм бол би шууд тэгээд хэлчихдэг байхгүй. Миний хөө сайн уу, сайн байна уу гэж хэлчих гэхээр дөрөв чи сайн уу гэж хэлнэ. Тэгэхээр том хүмүүс бас жоохон хүүхдүүдөөс нь сайн уу гэхээр өөдөөс нь араа л өө инээгээл өө сайн уу гэж хэлдэг. Тэгэхээр нөгөө өөр танихгүй хүмүүсээс юм айцгүй болчихж байгаа. Тэгээ наа чи юу баг сонсдоггүй юм биш үү? Цагдаа магтаа цагдаа явж юм чамааг ингээ шүү гэдэг бол амар дургу. Тэр цагдаа чинь зүгээр ажиллаа гэж явж байгаа юм шүү дээ. Зинхтэй ингээ наа цагдаа чи яг тийм ингээ монголчууд ингээ бүх нийтээрээ цагдаагаас айдаг. Гэтэл одоо ингээ гадаад орнд дайлангой одоо Япон, Солонгост бол энэ хүн намайг хамгаална гэсэн бат итгэлтэй байгаа шүү дээ тэр хүмүүс. Тийм. Монголчууд айдаг заяа айгуу сонио. Надаа энэ амар гонхтой санагдсан. Тэгээ дээрэс нөгөө нэг ээж аваад өөртөө хүүхдүүдийнхээ хажууд хин нэгэнтэй амар хүндэтгэлтэй харилцах хэрэгтэй. Тэгхийн бол хүүхдээ амар тэрийг дуурайдаг. Амар энгийн жишээл юм байл л те хүүхд чи яг ингээл одоо чигээр бид нар ингээл хоол хийж эцснийхаа дараа баярлаа гой хоол идлээ гэдгийнх юм бол хүүхдийг сулчдаг. Дараа нь имээ гой хоол хийж өгөөд баярлаа гэж мэгэл заяо. Хин шаарддаг байж хат өөрөө ингээд сэтгэлээсээ. Тэгээд чиний түрүүний ярьсан тэр нөгөө нэг энтэг мэнтэг одоо тэр буураа өжилтэй орнуудад хүний их яаж зөрчиж байгаа талаар ингээд миний хамгийн сонссон хүмүүс дандаа энтгэг эмгтэй хүмүүсээсэн бохгүй юу. Тэгээд тиймэрхүү юм сонсоод ангууд ингээл алгоритмаараа бас яг тиймэрхүү юм надад ингээл дахиад рекоменд хийгээл нь шүү дээ тий. Тэгээд дисэн чи ингээд би бүр ингээд подкаст юм хүн сонсох амар дургу болоод надад бас яг ингээд амар стресс өгсөн байгаа байхгүй юу. Тэгэл тэгээд TikTok үзэж эхэлсэн байхгүй юу. Тэгжсэн чинь надад амар инээдтэй нэг юуны гэр бүл салгалтын талаар мэрэгсэн хуульчийн TikTok гэд гарч ирээд заяа надад. Би тэр хүний подкастыг бүр YouTube-ээс нь олж үзээд заяа. Тэгсэн чинь надад амар таалагдсан. Ингээд өгж байгаа зөвлөгөө нь ингээд зүгээр сэтгэл зүйч хүний өгж байгаа зөвлөгөөнөөс ингээд нэг шат дээгүр заяа. Бүр ингээд амар төсөөлөхгүй юм аа сонсоод надад бүр амар таалагдсан. Надрыг уулаараа би сонсъё. Тэгээд зэн чинь тэр хүн амар хөвгчлээ заяа ингээд одоо ингээд гэр бүл салалтын хуульч штэ. Тэнгүүд ингээд найзууд нь хурмаа хийх юм бол хинч хурмандаа ойрдоггүй. Тэрийг сонсоорой айгу гоё юм бэлээ. Гэтэ яг ингээд бодоодсэн чинь ингээд сэтгэл зүйч хүмүүст бас ингээд итгэх айгу итгэлгүй болцсон бохгүй юу? Айгу хэцүү болцсон гэх юм уу? Яг тэр үед маань бас яг энэ хүний подкаст гарч ирээд тэгээд ер нь бол ингээд миний амар айдтай байсануудыг бас ингээ айгу хөнгөлж өгсөн гэх юм уу? Чи одоо ингээл бас яг ингээд юу ч гэр бүлтэй болоогүй хүүхдтэй болоогүй гэж бүр ингээл гэр бүл салтын талаар хүртэл шаналал тий эргэн тойрны хүмүүс ингэж нөлөөсөн байж таа тий. Тийм. Гэтэ яг нэг энэ гэр бүл салтын талаар ерөөсөө ярьдаггүй байхгүй энэ хүн. Яг би бас яг сонсчод ингээд за бараг л ингээд хүнээс салах юм бол яаж зөв салах вэ? Яаж их хөрөнгө салгаж авч салах вэ гэдэг юм ярих юм бах таа гэж бодоод би нэг тэрхүү юм бодоод үдсэн баггүй юу. Тэгсэн чинь ерөөсөө тийм яриаггүй. Бүр яг ингээд гэрлэлтийн үн цэн юундаа байдгүй ингээд хүн яаж хайрлах зоригтой байх уу гэдэг талаар ингээд ярьсан. Ерөөс миний төсөөлөг юмны талаар амар гоё ярьсан болохоор надад амар таалагдсан баггүй юу. Чи яг үзэхээрээ мэдэн заяа. Тэгээд бодоод ангууд хараа яг ингээд миний эргэн тойрны хүмүүсийн амар муухай бүтлгүй харилцаануудаас болоод ингээд надад бас яг юм айц маяг юм үсэж байгаа байхгүй юу. Ингээд би ч гэсэн ингээд гэр бүл зохиогоод явбал ийм болох болов уу гэж амар айцтай. Тэгэл энэ талаар яг ингээд хайлт хийгээл мэрэгчлэн хүмүүсийн яриаг ингээд подкаст олоод сонсонгууд яг миний тэр айцыг баталсан юмуд яриад байгаа байхгүй юу бас.
яг чам шиг ингээд энэ тал дээр амар санаа зовж байгаа. Тэгсэн юм ингээд гэр бүл бол яг ийм юм зов одоо яг ийм адилхан юмд шаналж байгаа залуучууд зөндөө байгаа одоо. Чи тэрэнд итэг заяо. Тэгэж бодохгүй ямар ч ингээд гэр бүл болоод ингэхүү яах вэ тий. Чи болохоор ингээд шаналаад байж тээ. Тэгэхэд нөгөө талаас ямар ч тийм шаналл байхгүй тийм хүн таяр нийлчих юм бол амар их юм зөрчилдөөн үүсч эхэлнэ. Тэнгүү тэр тэндээс бас яг чамтай адилхан подкаст сонсоод яг ингэвэл ингэн тэгнэ гэдэг тиймэрхүү юмнууд сонсож байгаа залуучууд одоо амар ихссэн байлээ. Нэг үе бодох юм бол. Тэгээ нэг яг ингэ бодонгууд энэ сэтгэл зүйч хүмүүс чинь ингээд хүмүүсийн иймэрхүү айдсыг одоо юм хөнгөлж өгөх зорилготой контент хийх ёстой шүү дээ. Гэтэл бүр ингээд яг өөрийнхөө контентыг илүү хандлттай авах үүднээс нь ингээд зүгээр ингээд зовлон шаналл талаас нь ингээд яриад ангууд. Ингээд би бүр сүүлд нь л өөрөө ингээд амар юм яг ингээд зөв талаас нь гоё ярьсан хүний юм сонсчвол өмнө сонссон хүмүүс намайг айлгаад ирсэн юм биштэй болохгүйсэн юм биштэй зүгээр л мэрэгчлэн гэдэг үгнээ би итгэл ингээд аимшигтай яриаг нь сонсоод байсан биштэй гэдэг юм бас ойлгож авч байгаа байхгүй юу? Одоо нөгөө нэг солонгосчуудын хамгийн толгомдож байгаа асуудал юу гэхээр хосууд нь хүүхд одоо залуучууд нь ингээд гэр бүл болж гэрлэхээ болцсон. Тэгээ хүүхдтэй байхад болцсон. Тэгээ энэ амар том асуудал болсон. Тэгэл ер нь угаасаа л ганцаараа байсан дээр ганцаараа байсан илүү аз жаргалтай. Ганцаараа байх нь илүү амар гэдэг тийм замналаар амьдарч байгаа. Тэгээд үүнийг яагаад ийм болчихвоо гэд харсан чинь саяхан би нэг солонгос нэвтрүүлэг үзчихсэн чинь солонгос ээж аауд өөрсдөө гэр бүлийнхаа амьдрал сэтгэл хангалуун байгаагүй. Тэгээ тэрийг баян хүүхдүүдтэй хэлдэг байсан. Ингээл яа би яг чамтай суваа. Тэгэл ингээд ээж аваад ингээл амар стресстэй. Одоо манай ээж аавын үеийн хүмүүс л гэсэн үг шүү дээ. Хүүхэд өсгөх амар мөнгө ордог амар хэцүү, тэр нь амар хэцүү, дандаа хэцүү юм ярьдаг. Тэгээ тэрийг сонссон хүүхдүүд өөрийн мэдлгүй хүнтэй суухгүй байхаар замыг сонгож байгаа гэд. Тэгэж ярьсан. Тэгээ би бас сонссноо үнэн ч юм шиг амар үнэн юм санагдаж байгаа хгүй. Тэгээ бас нэг амар сонин гаргалгаа гарч ирсэн чинь одоо яг солонгос ээжүүдийн ийм цэвэршилтийн үе штэ. Тэр бүр ингээд урд өмнөхөөс хамгийн илүү их ингээд амар хэцүү цэвэршилтийн үе гэж ярьж эхэлж байгаа. Тэгээд энэ үед бас халалтай амар их болоод. Тэгээд юм эмэгтэй хүний цэвэршилт гэдэг чинь бас ингээд гормоны өөрчлөлт тэгээл ингээд бүр төрөл бүрийн юм байд юм байна гэдгийг одоо ингээд амар их ярьж эхэлж байгаа хгүй. Тэгэд яагаад ингэж өмнө ч гэсэн хүмүүс бас цэвэршилт байсан өмнө ээжүүд. Тэгээд гэхдээ яг уу юм интернет энэ төр ховор байсан болохоор ингээд нэг мэдэгдэж хэлж ярьдаггүй байсан юм уу энэ төр гэл төрөл бүрийн л таамаг юмуд төвшүүлж байгаа хгүй юу. Тэгсэн чинь дээр үеийн тийм цэвэршижсэн үеийн ээж аваад ачцээ үр хүүхдүүдээ жоохон хүүхдүүдээ хардаг байсан байна. Тэгэхээр эмэгтэй хүн байглаасаа бид нар ингээд бусдад ингээд хайрдах их гэж төрсэн хүн байд юм байна заяа. Бид нар байглаасаа л хин нэгийг ингээд хайрлж, тэрвэрч, ингэж сүнсэн тэжээгддэг. Төрөлхийн одоо заяатмал юм бутнаас хүчсэн тийм юм байдаг. Тэгээд яг цэвэршилтийн тэр амар хэцүү үед болохоор хүүхдээс нь илүү хөөрхөн юм ачцээнрээ харчдаг. Тэгээд тэрийг ингэж хайрлж, инхрийлж, усалж байж хат нөгөө нэг стресс нь ингэж баг багаар гарч идэг. Тэгэхээр ер нь хүн гэдэг чинь ингээд бие биендээ хайр өгөхийн тулд хүрсэн хүмүүсээс нь чинь одоо энэ цэвэршилт яриад байгаа ээж аваад нь ачцээнэр байхгүй. Хүүхдүүд нь хүнтэй суугаагүй. Тэгээд хажууд нь байгаа хин нэгэн хүн болохоор нөхөр нь тэгээ нөхөртөө ууралж эхэлдэг. Нөхөр гэр бүлийн харилцаа чинь дандаа ингээд нэг зүйл зорж иж тэр гэр бүлийн харилцаа илүү батбуг болт юм байна л да. Тэгэхээр хоёулаа ачцээтэй ч юм уу те тэр ачцээгээ хараад хүүхдүүдтэй санаа зовоод яг нэг зүйлийг хоёр талаас хайрлна гэдэг чинь тэр хоёр биендээ улам татнасаж бие биендээ ингэж одоо адилхан зорилготой болж ин гэсэн үг юм байна. Гэр бүлийн ингэж бат авч явдаг байсан гэж ярьж байна. Тэгсэн чи би хүүе үнэ юм шүү. Яг одоо би ч юм уу те манай хоёр дүү ч юм аав чигт оролцоол нэг юм яриад тахгүй шүү дээ тэр хоёртай том болсон бие дагаал ингээл яваад үгүй чинь. Тэгэхээр яг ингээд ачцээнэр нь байгаад ирэхэд ээж аваад бас яг л ингээл хүүхдүүдээ ингээл хэдэн жил 20 хэдэн жил хүүхдээ миний хүүхд гэл ингээл асраад ингээ явуулсан. Хүүхдүүд нь насанд хүрээд яваад өгсөн. Тэнгуут ээж аваад баг зэрэг ингээ ганцаараа байжснаа бас их жоохон юм яг анхудаа тийм юм өөртөө бас мэдэрч байгаа учраас бас сэтгэл санааны үед нэг тийм байд юм шиг байна. Тэгээ тэр үед нь ингээд ачцэн байх юм бол гэр бүл нь илүү доктортой явж гэнэ гэж ярьж ин тэр нэвтрүүлэг дээр. Энийг бас манай найз надад хэлсэн шүү дээ. Ингээд ямар ч хүнд ингээд байглаасаа ингээд тижээж их инстинкт бай, үр хөвгтөө өсгөж харах инстинкт байж идэг. Тэгээд нөгөө нэг манай аав ч одоо хөгшин шүү дээ.
Тэгээ би чинь том болцсон. Тэгэл хаяа маяа ингээл манай надад хэлж байхгүй хаяад аав ээж хоёрч айгу ганцаардж байгаа. Тэг чи хаяа ингээ хэрэггүй байсан ч гэсэн хамаагүй юм гоё. Ээж аавч чи наа чи амар Тийм. гоё хэрэгтэй айгу сайн сэтгэл санаанд нь айгу сайн эрг нөлөө үзүүлдэг гэд. Тэнгүүд нь би ингээд Мгм. айгу чөлөөт болсон гэх юм уу би бас ингээд аав ээжд Мм. хэлэхгүй ярихгүй юм ч гэсэн бас айгу ховордоол. Үгүй цөөрөөд гэх юм уу. Мгм. Ер нь бол бас яг юу юм бэ те үнэн л юм байна те. Тийм харин тийм. Тэгээд нэг хэсэг бид нар яг ингээл эдийн засаг масаг хямрал хүмүүс амар стресстэй л мөнгө төгрөггүй мөнгө гээл тэгэл нөгөө хамгийн чухал хайрлагдах гэж би биэндээ хайр түгэх гэж хорвоо явсан дээр ирсэн гэдгийг мартцсан. Аа. Яг тийм л юм шиг санагдсан да. Тэгэл Хүүшээ наа чин заягаар би ингээд нөгөө ягаа нөгөө Gentleman's Prefers Blondes гээд Marilyn Monroe-гийн тоглосон кино байдаг штэ. Тэрийг би ингээд жоохондоо үзсээр нь ингээд яг миний толгоонд үлдсэн нэг өгүүлбэр байдаг байхгүй юу? Тэр нь болохоор ингээд эмэгтэй хүн мөнгөний асуудлаас болж зовоод байгаа бол яаж хайрлах юм гэдэг өгүүлбэр. Тэг би тухайн үед ойлгоогүй байхгүй жоох юм чинь. Юу гэсэн үг юм? Мөнгө байсан байгаагүй л хайрлт юм байгаа зү. Ямар амар хүүхэн байх ухааны бодож байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээд яг томроод тодорхой хэмжээний мөнгнөөс олж стресс аваад эхлэнгүүд үнэхээр нэрчгүй ингээд яг юу хөө амтай хайрлах болчихж байгаа юм чинь. Тэгээ ингээд бодоод ирсэн чинь ингээд миний ингээд жоохондоо зүгээр л ойлгоогүй үзсэн киноны ингээд ганц нэг үлдсэн үгнүүдийг ингээд би яг өөрөө томроод тэр асуудлуудтай тулгараад эхлэнгүүт ямар амар үнэн юм бэлээ. үнний Бүр үнц эргүүл нэ. бодож тэрийг ингээл дахиж сөхөж бодоол заяа. Тэнгүүд Тэгээд чи бас айгу дээр үе хөөрхөн кино шүү дээ. санагдсан. Тийм. Тийм дээр үед л яг тийм асуудал байсан. Тэгэхээр энэ жоохон юмнууд өөрсөж байгаа ч гэсэн бидний яг мөнхийн асуудал бол яг нэг л тэр асуудал байгаа байхгүй юу те. Яа юунэ ойлгоогүй юмнууд там болол яг учир тайлагдал. Тэг яг ингээд өөрийн толгон дээр Хайрцагтай. бууж ихээр л тэрийг яг ойлгож байгаа байхгүй юу. Мгм. Одоо бас өөр нэг үг байна нөгөө нэг түүний картенс илүү юу лээ. Тэрэн дээр гардаг нөгөө нэг Jessica Rabbit-ийг чи яагаад энэ Roger Rabbit гэж хачаантай суусан гэсэн чинь нөгөөх нь яагаад гэвэл Roger намайг инээлгэж чаддаг болохоор би гэрэлсэн гэж хэлээд тухайн үед нь би бас ойлгоогүй байхгүй юу гэсэн үг нэг жок хэлээл инээ штэ юу гэсэн үг ингээл би ойлгоогүй тэгээд томроод ингээл нэг ганц нэг сонин үг хэлсэн эрэгтэй үний үгэнд ингээд удаагаасаа чамаагүй инээх шаардлагатай болоод ирэхээр би ойлгож байгаа байхгүй юу хүүшээ энэ ч амар үнэсээ инээн гэдэг чи амар чухал нэрээ бүр үнэхээр чухал шүү. Тийм тэгэл ингээл тэгээд нөгөө талаасаа бас тэр Roger Rabbit нь эхнэрээ үнэхээр аз жаргалтай байлгаж чадаад тэр эмэгтэй өмнө сэтгэлээсээ инээсэн байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд өөрөө тэрийг мэдрээд яг тухайн үеийн киног ингээд бодонгууд ингээд юу вэ чи амар өөр юм хэлжсэн үе штэ гэд дахиад нөгөө киногоо үзэнгүүд ингээд өөр амар гоё сэтгэл авдаг. Амар гоё сонсогдож байна. Тэгснээ одоо бид нар ингээд амар тийм ууртай ч юм инээдгүй хичнэр байдаг ш тий нэг ингээд цаанаа л нэг юм хүмсгэн байнга зангидцсан. Тэгэл буруу үндгээ санацсан юм уу тий эсвэл цаавралтай учир нь яг тэр л юм байна шүү дээ тий. Тэгээ ер нь би бас яг саяхан одоо яг нийгмийн харилцаанд орж ирээл ажил хийгээл ойлгосон юм юу гэдгийг эхлээд нэг тийм хүмүүс байж тээ нөгөө нэг ажил дээр нэг өөр гэртээ нэг өөр ч юм уу тий ингээл одоо нэг юм хоёр өөр амьдрал яриад байдаг хүмүүс сүүлийн надад амар худлаа санагдчихж байгаа байхгүй юу мэдээж ажил дээр болсон стрессээ гэртээ авч орж ирдгүү тэрийг бүх юмаа хаяал гэрлүүгээ инээгээл ордог ч юм уу тий мэдээж ажил дээр болсон эвгүй үйл явдал байх юм бол тэрий чинь хүн хажуудаа байгаа хайртай хүмүүстэйгээ хуваалцаад ярилцмаар нь шүү дээ тий өнөөдөр ажил дээр яагаад тэрийг яаж болохгүй гэж би тэг аим гахад тэгээ ярихгүй тэгэл ажил дээр би юм стресстэй байгаа гэдгийг хамт амьдарч байгаа хайртай хүмүүс маань мэдэхгүй байна гэдэг чинь амар хэцүү биш үү. Тэгэл яагаад тийм хүмүүс би биндээ ингэ сэтгэлээ хуваалцах юм дээр амар тийм сонин зан гаргаад байгаа юм бол гэж бодсон. Тэгэл ажил хийж явахдаа ч гэсэн гэрт гэр бүлийнхэндээ ийм асуудал гарсан гэдэг яагаад хамт ажилладаг хүмүүстэй хийлж болохгүй гэж яагаад болохгүй юм бэ? Би бол тэрийг ингээ амар гайхсан. Өнөөдөр би амар хайпи байна. Манай өгт хүлд орсон, хилд орсон. Би яагаад энийг ажлынхантайгаа ярьж болохгүй гэж. Гэтэ
бүр байнга битүү ингээл бүх цагуудаа тэрийг ярихгүй ч гэсэн би биенийгаа ингээд баг зэрэг сонсдог, хуваалцдаг, ярилцдаг байх нь зөв. Хуваалцмаар байгаа зүйлсүүдэд хуваалцаал яг ингээл илэрхийлэх хэрэгтэй юмнуудаа илэрхийлсэн амар зөв. Яг та битүү байдаг хүмүүсээс хэцүү юм яг ингээд болоод байгаа ч Одоо болохгүй битүү байгаа ч байдаг юм шиг. хүмүүсийн үүднээс хэлэхэд Тий. юу яцсан одоо ингээд хүмүүс чинь Япон явсан хүмүүсийг амар юм дугай бүрэг чигээр болцсон гэдэг штэ. Тэгээ би эсрэгээрээ айгу илүү чөлөөтэй ярьдаг болсон байхгүй юу? Яа тэгэхээр уусаа ингээл би ингээл ангидаа 1 2 хүн Монголтой тэгэл бөөн гадаад хүмүүсийн дунд орчингууд Монгол яа тийм ингээл асуунгууд ярихаас аргагүй болдог. Тэгээд ингээд би бүр ингээ өөрийнхөө бодлыг ингээд өмнөхөөсөө илүү чөлөөтэйгээр өмнөхөөсөө илүү нөгөө хүний бодсон маягаар ингээд эвтэйхээ илэрхийлж сурсан бохгүй юу? Тэгээд өөрийнхөө бодлыг илэрхийлж сурсан хүн чинь өөрийнхөө бодлыг хамгаалж сурна штэ. Тэгээд Монголд ирээд хүмүүстэй яриад ингээд би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд тэрэн дээрээ ингээд бат зогсоод ч юм уу те ингээд өөртөө айгу итгэлтэйгээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд эхэлсэн чинь хүмүүс намайг амар шүүмжлээд эхэлсэн. Ингээд юу ч хийн одоо ингээд үгүй ингээд өөрийнхөө бодлыг хэл гингүүтээ бодлоо хэлэнгүүт буцаага тэрийг маань шүүмжлээд ингээд доош нь чихээд ихэнгүүт надаа шууд ярих хүсэл байхгүй болчихж байгаа байхгүй юу? Одоо ингээд хүмүүс үг хэлэх хэрэгтэй чи арчилсан нийгэмд байна чи үгээ юу лээ өөрийнхөө бодлыг цэвэр чөлөөтэй илэрхийл гэдэг хэрнээ илэрхийлээд эхлэнгүүт буцаага тэрийг нь ингээд зад шүүмжлээд чи ийм үзэл бодолтой байж болохгүй наа чи тийм байна гэд нөгөө хүндээ буцаад цохилт өгөөд эхлэнгүүт тэр хүн чи яалччихгүй ингээд буцаад татгшоогоо олчихно. Угаасаа ингээд нөгөө ямар нэг юм буруу болж эхлэнгүүт хүн бурууг шууд би ямар нэг юм буруу хэлжлээ гэж өөр дээрээ хэлж авч мэдэрдэг. Тэгээ энэ нас өнөг хүмүүсийг айгүй стресст хүргэдэг гинэ. Тэгээд ер нь бол бас надад айгүй асуудлууд тулгарсан. Тэгээ ер нь хүн өөрийнхөө бодлыг одоо чинь би өөрийнхөө бодлыг байнга хэлээд ингээд хүний хэлсэн юмд ингээд комент зөрүүлж өгөөд байх тусам ингээд намайг чи хүмүүсийг амар шүүмжилж гин чи амар дураарай байна. Хүн болгон чам шиг бодохгүй гэдэг ч юм уу те. Хэмхэ юм ингээд сонсоод ах тусам ингээд би бүр улам ярихаа болиулсан. Тэгээ энийг би анзаарсныхаа дараа бүр ямар хамаатай ингээд надад айгүй муухай би ярмааргүйсэн ч гэсэн ингээд амар ярьж эхэлсэн байхгүй юу. Одоо ингээл яг чиний яг энэ асуудлаас чи болохоор тэмцэж байгаа хэлбэр чинь ингээд ярьж эхэлсэн биз дээ. Яд яри жийцэн чамаагүй би өөрийгөө илэрхийлдэг ч юм уу тийм. Тэнгүүт бид нар одоо найзууд ч юм уу юм хүрээлэл маань болохоор дандаа яг нэг адилхан зан хараагчтай тэгээд юм адилхан сэтгэл мэдрэмжтэй тийм хүмүүс байх нь амар илбэг байдаг байхгүй. Тэгэхээр ингээд би бинийгаа амар сайн ойлгодог ч юм уу те. Тэнгуү тэр донд арай өөрөөр сэтгэл хэлсэн нэг ороод ирэхээр тэрийг гэж бид тийм ингэж гайхдаг. Тэ. Тэгэхээр маш олон төрлийн хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Тэгээ тийм хүмүүс маань болохоор өөрийгөө гадны хүмүүс тэгж хүлээж авах гэдгийг мэдээд ярьдаггүй. Тэгэхээр бид нар тийм хүмүүс байдаг гэж мэддэггүй. Тэгээд яг ярьдаг гэдээрээ яриад байгаад идэм гэж санацаа. Яг ингээд тийм уусаа яг ингээд бодол нь яг тэр дундаа л эргэлдээд байгаа байхгүй юу? Ганцхан миний бодол биш яг ингээд нэг хүний бодол бүх хүний бодол дотор яг адилхан эргэлдээд байгаа. Тэнгүүд би бас энийг яг анзаарахгүй заагаад ингээд жоохон ингээд relationship асуудлууд ч юм уу те ингээд надад тулгараад байгаа юм байнгут ингээд эмгтэй найзуудтайгаа ярингууд надтай яг л адилхан юм хэлдэг заяа. Ингээд битгий санаа зовгээл наваа жоохон тайтгаруулаад тэгэл ингээд яг л миний толгойн дотор өжиг ботсон юм ил надад буцаагаад хэлээд байгаа байхгүй юу. Тэнгүүд би шууд эрэгтэй найзаас асууж байгаа байхгүй юу. Яг ингэсэн чи юу гэж бодож ингэнгүү надад бүр ингээд шал өөр юм хэлдэг за. Одоо жишээ нь ингээд би ингээд нэг залуутай аюу дайжгүй харьцаж байгаа л нөөх маань ингээд таг алга болчлоо штэ. Тэнгүүд би гайхаад байгаа байхгүй юу. Эмэгтэй найзуудаас асуунгууд наа чин зүгээр л төр зүрийн юм бохоо битээ санаа зовоо. Гэтэ чи битээ их мич гэдэг ч юм уу те. Ийм юм хэлдэг байхгүй. Тэнгүүд би ингээд гайхаад эрэгтэй найзаас асууж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь наа залуу чин зүгээр чамайг сонирхохоо болцсон сонирхол нь буурсан л нь штэ гэж юм чинь. Бүр шок заяа. Эмэгтэй найзуудаа маань юу ч юм хэлэхгүй ч надаа. Тэнгүүд ингээд шал өөр бодол сэтгэлтэй хүнээс зарим юм дээр зөвлөгөө авсан амар сайн зөв санагдсан. Тэнгүүд ингээд угаасаа өөр байгаа хүмүүсийг хүмүүс дандаа групп хийцэж ийцэн байдаг. Тэнгүүд ингээд тэр хүний бодол санаа ч гэсэн ингээд шин юм хүлээж авах нэг хүнээс холдчихж байгаа байхгүй юу. Тэг надад айгу хэрэггүй үзэл бодол санагдсан. Тэгээ монголчууд маань бол энийг үнэхээр сайн хийдэг.
Тэгэл бүр яг үнэ яг миний бодоогүй юмыг бодож ингэж ярьдаг тийм хүн бол үнэхээр амар тийм сэтгэл татдаг. Би л тийм хүмүүстэй амар дуртай. Тэгээ би болохоор нүг амар яг ясан дээр ингээл амар зөрүүлээд байгаа юм шиг хэрнээ уг хүн маань тийм хүн биш юм билээ. Тэгэл тийм үү би тэгж бодоогүй ш нэрээ тийм байл тэрийг л амар ойлгоод тэгэл өөр нэгөө ярилцж байгаа тэр хүндээ амар итгэждэг гэх юм уу? Нэрээ юм тийм ч юм шиг тэр хүнд зөв ч юм шиг тэгэл өөр нэг хүнтэй ярихаар тэр хүний ярьсан бас их зөв ч юм шиг би тэнийг ийм амар өөрийгөө яг л ийм гэж ярьдаг тийм хүмүүст бас жоох атаархдаг заяа. Хүмүүс яаж тийм амар өөрийнхөө үзэл бодол амар тийм бат байгаад юм бол би нэг тийм амар шалчнаад байхгүй л те нэг жанрын шиг байгаа. Тэгсэн хэрнээ өөр хүмүүсийн юм амар үнэн санаа эсрэгдээд байгаа байхгүй юу? Амар зүг байгаад. Тэгэл төрөл бүрийн хүмүүсээс янз бүрийн нэрээ миний бодоогүй юмыг бодож бодсон тийм хүмүүстэй ярилцах амар дуртай. Тэгээд миний би ч гэсэн бас юмд амар бат итгэдэг хүн бохгүй юу? Гэтэ ингээд би ч одоо ингээд янз бүрийн олон төрлийн сорсуудаас одоо ингээд монгол үг байхгүй болоод эхэлсэн. Олон төрлийн юмудаас уншаад, олон төрлийн хүмүүсийн судалгааг уншаад, подкаструудын юмыг сонсоод ингэж жагаад ингээд миний бодол зөв юм байна гэдэг би нэг юм хүчлээ штэ. Тэнгүүд өөр хүн тэрнийг маань ингээд жоохон чаленж хийгээд те өөр өнцгөөс нь ярих юм бол ингээд би мэдээж хэрэг өөр үзэл бодлыг хамгаална. Гэтэ тэр хүнээс ингээд авууштай өөр нэг үзэл бодол ороод ирэх юм бол би тэрийг айгүй хурдан тусгаж авдаг, айгүй хурдан апдейт хийдэг өөртөө. Ийм ч гэсэн надад айгүй чухал чадвар санагдсан. Ер нь бол ингээд ихэнх хүмүүс нэг бол хит өөрийнхөө үзэл бодол итгэлтэй тэрийг ерөөсөө апдейт хийдэггүй. Нэг бол ингээд бүх үзэл бодол руу хитрхи туушраад байдаг. Тийм байхгүйгээр ингээд өөрийнхөө үзэл бодлыг одоо юу ч юм ингээд илүү төвлөрчүүлээд явах гэх юм уу? Хүмүүс бас яг ийм чанарт сурах хэрэгтэй санагдсан. Ялангуяа одоо хөгшин хүмүүс бол ингээд яг өөрийнхөө үзэл бодолд амар итгэлтэй тийм хэлж байгааг ерөөсөө тоодоггүй. Гэтэл одоо нэг 10 үедтэй жоох хүмүүс болохоор бүр өөлин гэсэн үзэл бодол юу ч байхгүй. Зөв хүн болгоны хэлсэнд итгээл яж л өөрөө тэрийг нэмээд судалчихгүй яг хүний хэлснээр яваад байгаа санагдаад байдаг байхгүй юу? Тэгтээ би бас яг тэгж бодсон яг нэг одоо өөр ямар нэг юм бодохдоо яг ингээд бидний ярьж байгаа энэ боловч яг үнэн нь нөгөө талд байвал яах вэ ч юм уу араас нь дандаа эргэлдэх нэг юм зайтай. Тий. Тэгээд өөр үнцэг гарч ирсэн ч гэсэн тэрийг хүлээж авах тийм сэтгэл зүйтэй ч юм уу одоо мэдхгүй тийм болцсон. За гаднаа ингээл ийм байгаа ч гэсэн яг цаанаа тийм биш байл яах вэ? Энэ яг ингэсэн байвал яах вэ гэж цаанаа тэгж бодогдсон заяа. Тэгэл манай ээж мэж амар өөртөө ихтэй ингээл ярина. Тэнгуү тэрийг ингээл баа зэрэг өөр талаас нь бодоод үзээч гэх гэл эсэргүүцэл хэлэн гоо зүгээр баг уурлаа начиж байгаа юм чи. Тийм ер нь яг нэг тийм дандаа ярьсан эсэргүүцлээ гэж. Тийм шүү дээ. Яг тийм шалтгаанаар ер нь бол би томроо дээж автаа юм яриха болцсон хүн шүү дээ. Ингээд миний хэлж байгааг юусоо сонсохгүй. Ижил би ингээд аюу сан ингээд жоохноос маань намайг юусоо амар чөлөөтэй яриулдаг байсан гэх юм уу. Ингээ манай аав намайг амар юм тотгошоогоо анзаарсан юм шиг байгаа. Тэгээ бүр ингээд байнга намайг чи бодож байгаа юмаа хэлжий. Чи хэлэхгүй бол би ойлгохгүй гэд намайг манай аав л ингэж аягүй сайн ярьж сургасан бохгүй юу. Тэгэнгүүт ингээд өөр хүмүүс одоо манай аавын дүүнер ч юм уу намайг ингээд жоох хөвгтөмж ярианд бити ормор гэхийг бол манай аав шууд тас хориод намайг зүгээр яриулаараа сургацсан. Тэнгүүд ингээд би ерөөсөө яриагаа таслуулахгүйгээр ч байсан хамаагүй би ингээд энгийн харьцаа сурцсан байгаа штэ. Тэнгүүд ингээд томроод гэр бүл биш хүмүүстэй ч гэсэн ингээд нэг юм харилцаанд ороод эхлэнгүүд ингээд том хүмүүс намайг дуугаа бай бити тэгж яриад байж гэдэг юм сонсонгууд би бүр хүлээж авч чадахгүй заяа. Бараг өөдс нь хэрэлдэх гээд байгаа юм чинь за юу гэсэн үг яхаараа би дуугаа болох хэвтэй юм гэдэг юм гараад ирсэн. Тэнгүүд ингээд надад юм бүр амар шоксон байхгүй ингээд аав ээжийн үеийн том хүмүүс миний яриаг хүлээж авч чадахгүй гэдгийг би мэдэх надад бүр амар шок. Манай аав ч бас бидний ерөөсө хүүхдээ юм чи дуугаа гэдэггүй. Бүр ингээд хүүе над өрөөнөөс гарч ирээч гэрийнхэнтэйгээ яриач гэдэг. Тэгэл ингээд амар чөлөөтэй ингээл хоорондоо ярилцдаг. Тэгсэн чинь яг тийм байл ээжийн найз юм ч юм уу ингээл ээж тийм ярьсан хүүхдэн дундуур нь орж ирээл Орос Украины дайны талаар ярьсан чинь найз нь шууд хүүхдээ ингээд явуулсан байгаа байхгүй юу. Том хүмүүс хоорондоо юм ярьж чинь цааш яв гэд. Тэгээд ээж бүр амар шоконд орлоо гэд надад хэлээд
Тэгээд Мгм. бид нар хүүе тийм байж болт юм уу? Ямар сони зүгээр ингээ хүүхдтэйгээ нэг өөр хүн найзтайгаа нэг өөр хүн байгаа мó хайшаа мэдхгүй. Тэгээд хүүхдүүдээ ерөөсөө жоохон мохон гэлтгүүгээр ярианд оролцуулж явах хэрэгтэй. Тэгээ би одоо яг тийм нэг томчууд юм ярьж чинь чи дугаа бай гэдэг юм амар дурггүй. Харин тийм. Уусаа яг тийм юм Тийм. хүлээж авах төсөөгүй хүнд яг Тийм. тийм хэлэхээр хүлээж авч чадахгүй энэ яг буруу гэдгийг мэдээд байгаа байхгүй юу. Тийм Тэнгүүд чи нөгөө буруу. хүн чинь бас ингээд том хүмүүдээс юм ярих ёсгүй гэдгийг зөв гэдэг юмтай тийм ингээд тэрийн хооронд клаш яваад байна шүү дээ. Гэтэл ингээд Тийм. нөгөө хүн нь ингээд өөрийнхөө үзэл бодолд апдейт хийх хэрэгтэй байхгүй юу. Яагаад энэ хүүхэд миний өдөөс юм ярьдаг болчих вэ? Энэ нийгэм чинь юу болчих вэ? Хүмүүс хүүхдээ яаж хүмүүжүүлээд эхэлчих вэ? Ингээд хүний өдөөс юм ярьж сургаагүй миний хүүхэд ямар болоод өсч үү гэдэг талаар ингээд амар их юм бодох хэрэгтэй л юу ч боддоггүй. Тэг би нэг бүр амар гайхаад байдаг. Яаж ингэж юм бодохгүй явж чадаад идэм бол гэд би бол ингээд бүр ингээд юм бодохгүй байж чадахгүй төрлийн хүн байгаа байхгүй юу. Энэ амар гайхалтай. Тийм. Хүүхдүүдэд сонсох хэрэгтэй, яриулдаг байх хэрэгтэй. Ямар ерөөсө тэгэл яриулж ижил энэ чинь нэг хан аав шүү дээ. Манай хүүхд бол нэг иймэрхүү хүн дээ, тий. Ийм Аа. үзэл бодолтой хүн дээ гэдгийг ингээл мэднэ. Гэрийнхэнтэйгээ гоё ярилцах. Ер нь хоорондоо ярилцах амар хэрэгтэй. Чи хүүхдээ дугаа гэдэг бол амар буруу. Ямаасаа тэгэл ээж аав нь хүүхдтэйгээ ярилцаж өгсөхгүй юм бол өөр хин ярилцах юм дэр чинь. Тийм. Амар сонир үзэл бодол байгаа байхгүй юу. Гэтэ тийм хүмүүс бас харцангуй амар их байгаад гэдэг юм лээ. Тэгээд хүүхдтэйгээ ярилцсан зөв шүү. Би бол Тийм ингээд нэг юм хүүхдтэйгээ ярьж байгаа юм хүүхдээ юм гэж бодохгүй бас яг сонсоод чиний хэлж байгааг би сонсож ийн хүлээж авч ийн гэдгийг хүүхдтэй мэдрүүлж өсгөх аягүй хэрэгтэй байгаа байхгүй юу. Үгүй харин тэр хүүхдийг үл хүндэтгэн гэдгийг би ойлгодгүй. Яагаад үгүй тэр чинь яг л үгүй бүр хамгийн чухал манай хүүхэд жишээлбэл биднэрт ингээд бидний мэдрээгүй нэг мэдрээл хийлж мэлж байгаа надад л амар хөөрхөн санагддаг. Аа. Тэгэхээр ингээд мэдрэмж яриа мариагийн сонсоол надад энэ таалагдчих, тэр таалагдахгүй байна гэж ярих надад амар хөөрхөн байдаг. Тийм тэгээд таалагдахгүй байгаа юм аа гэхэд тэрийг нь Тийм. хүлээж авах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй одоо жишээ нь ингээл зүгээр л хоол голдог хүүхэд байдаг штэ. Тэрийг нь ингээд чи яагаад голоод байгаа юм гэж загнах биш чамд яагаад таалагдахгүй байгаа юм гэдгийг сонсох хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэнгүүд зүгээр л чиний бид сайн юм идүүлэх чи наатаа дугаа ид гэдэг үзэл бодолтой. Одоо ингээд одоо манай найзууд л хүүхдээ өсгөхдөө ийм зан гаргаад байгааг нь харахаар ингээд миний сэтгэл өвдөд байдаг байхгүй юу. Үгүй тэгтээ хүүхдээ амар ухаантай мөлий. Би ерөөс хүүхдтэй хоолноос авч ерөөс хэрүүлцдэг байхгүй юу. Манай хүүхд өөрөө ингээд нэг гимн ингээд заавал амаан гачаал халбагдуулах гал гэдэг сул талтай. Тэгээ нэс бусдаараа л ингээд охгой заяа. Тэгээд ингээд гадуур явж байгаа бол пицца чикен мэдхүү гэлтэл би энт мөө идэхгүй. Өөрөө хумсраараа. Би тэгэл бүр минийхүү хаяа зүгээр штэ. Хаяа зүгээрээ минийхүү сардаа нэг удаа зүгээр заяа гэлтгэн. За гэл тэгнэ. Тэгээ нэг идэхгүй. Тэгснэл брокколи, луун, биен сайн би өндөр олон ухаантай олно. Тийм юм идэ гэж мэгээ заяа. Тэгээд заавал чи тийм. Наа чин тайлбарлаж өгөх хүн нь бас ингээд энэ чиний бие сайн шүү, ингэдэг тэгдэг шүү. Одоо жишээ нь ингээд хүүхэд нь унддаггүй. Найздаа би бас хүүхэд нь ингээд хүүхдийн би харах шаардлагатай болж байгаа шүү дээ. Тэгээ би хэлж байгаа байхгүй. Миний дүү одоо ингээд чи 9 цагт унтчихаа. Тэгээ хүүхдийн нойрны мөчлөг ингэж яваад чи унтчихтаа өсдөг байхгүй юу гэж мэгээ тайлбарлангууд нөгөө хүүхэд чи ингээд унтахад хичээж байгаа байхгүй. Тэгэл ингээд яаж ч ингээд өөрөө одоо ингээд ядраад унахтаа дандаа унтдаг хүүхэд. Тэнгүүд ятрааг багт нь унтуулах гингүү тэр хүүхд чинь чадахгүй юм шүү дээ. Тэрийг нь харчаад би за миний дууд ингээд харанхуй өрөөнд энэ чи нүдэ анаад биеэ хөдлөхгүй юм бодохгүй хэвтэрэг гингүү тэр хүүхд чинь нэг 2 3 минутанд унтаад өгч байгаа байхгүй юу. Гэтэл ингээд ээж аав нь өөртөө ийм зааж өгөхгүй гэж ингээд хүүхдээ ингээд айгу буруу өсгөөд байдаг. Тэгээд би ингээд ямар ч хүүхэдгүй хүн энэ талын юм ингээд үжээ хараад ингээд шаналаад би уншаа мэдээ сурцсан ээж аав нарт нь тэгдэг ингэдэг гэд хэлэнгүүд ингээд намайг амар үл тоодог. Чи юу хань гэдэг юмар яг адилхан ханддаг за. Хүүхдгүй мэдээ чи юугаа мэддэг ингээд аваа тэгээ. Тийм ингээд хүүхд нь уйлж байгаа штэ тий. Тэнгүүд би хүүхэд уйлуулах муу яаж ийж хаад хүүхдэд арга даа гэдэг тэнгүүд чи юугаа мэдтий чи миний оронд байсан бол адилхан уйлуулах ухааны юм яриад байгаа байхгүй юу амар муухай. Би ер нь бол амар их юм ингээд юу гэнэ ингээд эргэн тойрны найзуудаасаа болж ер нь бол амар их траума авангаа алддаг.
Надад ер нь бол тэр Тэгэж хүний сэтгэл хөдлөл амар хүчээр нөлөөлдөг байхгүй юу. Тэгээ би тэрийгээ ингээд үжээ тэр хүнээс нь сонсоод ямар ч амжилтгүй байгааг мэдсэн болохоор би ингээд шууд интернетээс хайдаг. Ягаад вэ? Ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж шууд интернетээс хангууд тэгээ бичсэн юмч гарч ирнэ, видеоч гарч ирнэ, ингээд харьцуулаад үзэх, харах, сонсох юмнууд гарч ирэнгүүт ингээд айгүй зөв мэдээлэл аваад идэх санагддаг байхгүй. Тэгээ би эднээс ಈಗ буцаагаад яг найзууд цаа хүмүүсүүд дээр туршдаг байхгүй юу. Тэнгүүд ингээд бас яг амжилттай байгаа нь шууд нүдэнд ил харагдангууд амар гоё. Одоо жишээ нь ингээд манай нэг найзын хүүхэд ерөөсөө юм ярих амар дургу. Сонголт хийх гэхээр ингээд юу ч ингээд таг алга болчдаг заа. Тэнгүүд нь би ингээд хоёр гараа урд нь дийлэж хагаад за чи энэ гарыг сонгох юм бол ингэн чи сонголтоосоо ямар үр дүн гаргаж байгааг бодоорой. А чи нөгөө сонголт гарын маань сонгоод ийм сонголт хийх юм бол ингэн тэгэхээр чи бас ямар үр дүн гарах уу гэдгийг бодоорой гэж бодожонгод нөгөө хүүхэн бодсон ч гэж жоох хөвгч. Тэгэл нэг гарын маань цогтөг ахгүй би энийг сонгоё гэлдэг заяа. Тэгэл 2 3 сар ингээд үргэлжлэхний дараа нөгөө хүүхэд нь өөрөө ч мэдэх ээж аав нь юм асуунгууд ингээ хоёр гараа дэлгээд ингээ надад харуултаа гэдэг болсон заяа. Тэнгүүд ингээд үг хэлээрээ хэлж чадахгүй ч гэсэндээ тэр хүүхд чинь ингээд өөртөө тохирсон зөв сонголтоо би өөрөө хийж яана гэдэг үзэл бодолтой болж байгаа байхгүй юу? Чи тэгвэл ээж болох гэсэл амар сайж байгаа. Яг энэ сонголт бол амар чухал. Тэгээд хүүхдээ бас том хүнтэй харьцаж байгаа юм шиг ярих хэвээр хүүхдтэйгээ. Тэгээ би бас ингээд ер нь бол яг хүүхд хүмүүжүүлэхийн тулд бидэрт амар философи хэрэггүй. Гэхдээ хүүхэд гэдэг ерөөсөө авчруулахгүй байж болохгүй бүх юмн дээр яг л үзэл бодлыг сансаал ингээл. Гэхдээ хүүхэд ер нь тийм амар бид нар л ингээл амар хэцүү хүүхд хүмүүжүүлэх мэдээж хэцүү. Тэгэл нөгөө нэг нойргүй хомдог мондог санаа завдаг мовдаг л яриад байгаа болохоос ч нөгөө талаар хүүхэд биднийг бас амар их юу гэбэ хөгжүүлдэг гэх юм уу? Хойг үнэ талаар хөгжүүлдэг. Тийм. Инээдтэй хөгжилтэй байдал биш ингэж аймаасаа хөгжүүлдэг. Тэгэл яг гэр бүлийн тасгал хүүхэд гэж бүр яг үнэ юм бэл. Тэгэл. Тийм, тэр бүр яг үнэ тийм. Үнэхээр үнэ. Тэгээд хүүхдтэй юм зааж өгөх юм. Би тэр саяхан нэрээ тэгэж бодлоо. Хүүхдийн байруулсан хүүхдээ л яриад дуусгаад байлаа гэхгүй юу? Би нөө нэг их сургуулийн боловсрал, дээд боловсрал интерес илүү ахуйн боловсрал хамгийн чухал гэх нэг хэсэг айгүй ярьлаа. Тэгээд би бас бодохгүй юу. За би ямар ахуйн боловсралтай юм бэ? Ахуйн боловсралыг гэр бүлийнхээ олгод юм байна. За гэр бүлийн том хүмүүс надад яг юу зааж өгсөн бэ гэдгсэн чи амар гоё юм сурсан байна. За. Тэгээд эхлээд эмээгээс болохоор би манай эмээ болохоор надад ингээл амар бүх оролцоол за ингэж ингэдэггүй. Тэгсээр нэ эмээ надад ингээд шаардлагатай үед өглөө эрт босхыг бүр ингээд өглөө 5 маа цагт босоод хонь мань ямаа мамаа өхөр мөхөр саахыг зааж өгсөн. Тэгээд өглөө эрт босч хашааны зэрлэг мэрлэг ингээд дуулгаадаг тийм ажилд амар сургасан. Тэгээд тэрнээс гадна утас зүү байруулад юм авахыг амар сайн зааж өгсөн. Бүр байнга би бүр 5 6 настай байж хатал ингээл хонио олбоогоор юм олчдаг. Тийм байсан. Тэгээд би зөрүүлээд имээд хэрэгсэн хатгамлыг зааж өгсөн заяа том болоод. Аавас болохоор аа бүр намайг хажууд суулгаж агаад бууз банш чимхийг зааж өгсөн заяа. 10 10 настай байж байхдаа л ингээд бууз чимхийг зааж. Ээж болохоор ингээл амар хурдан чимхэл ерөөсө хаад зайгүй. Аа болохоор амар удаан ингээл. За яг ингэж чимхээрээ гэл. Тэгээд аавас ерөөсө бууз банш чимхийг сурсан. Тэгээд шоо бийдтэй 3x3-тай юм рүү шоо эвлүүлэхийг аав зааж өгсөн. Бүр яг хажууд суулгаж агаад. Тэгээд сая сүүлд болохоор машин барихыг сурсан. Жолоо барихыг. Бүтэн нэг жил ааваар ажилдаа хөргүүллээ. Өөрөө машин бариад аав хажууд. Аав болохоор эрэгтэй хүн чинь болохоор яг тэгж зааж өгд юм ба шүү дээ. Яг хажууд сууж агаад яг ингэж тэгсэн чинь ээж болохоор арай өөр. Ээжээс болохоор ном уншсан сурж байгаа байхгүй юу. Тэгэл яг ингэж харахад л ээж ном уншчихдаг. Гэтэ чи ном унш гэж нам хязгаартай ягнахгүй. Энэ гоё номч гэж хэлэхгүй. Тэгэл ингээл хараад энэ одоо гоё юм бах та гэдэг нэгээр намж уншаал. Тэгээд сурцсан. Тэгэл дараа нь нэг уйсан намаа яриад хоорондоо ярилцаал тэгэл амар дуртай болсон. Тэгээд дараа нь болохоор ээжээс би юм атлетик хүн юм илүүдэл жимэнтэй байж болохгүй гэдэг юу ээжээс харж байгаа байхгүй юу. Манай ээж ингээл амар таргалдаг хүүхд төрүүлээл таргалаад тэнгуут амар хурдан хэвэн жинд очичдаг. Одоо ингээл 50 үрдүүлээр орой вайн ч юм уу ганц хоёр шил пивэнд руучдаг байхгүй юу хамтдаа. Тэгсэн чи Монгол хүмүүс тэгдэггүй юм байна. Ээж аавтайгаа хамт архиуч үзээгүй хүмүүс манай үеийн хүмүүс амар их байд юм байна. Хүүшэдэг штэ.
Тий. Би болохоор зүгээр ингээд манай дүү чинь бас одоо 18 амтай шүү дээ манай баг дүү. Тэгэл би тэд нэг жил вайн бол орой ингээд хуваалууч нь гэрийн та гоё юм яар. Тэ биш enjoy дэх хэмжээний алкогольны хэрэглээг бол ерөөсөө гэртээ сурцсан ээж аваас сурцсан. Тийм байдаг лээ. Тэгэхээр яг ахын хүмүүжил гэж яг саяны миний ярьсан юмнууд юм байна да. Гэж бодлоо чи ээж аваасаа юу сурсан? Харин яг ингээд ярингуут заяа надад дандаа аав маань тэгсэн гэдэг юм байдаг хэрнээ ээж тэгсэн гэдэг надад байдаггүй. Тэгээд шалтгаан ингээд бодоодсэн чинь ингээд манай ээж чинь намайг 32 3 дахь гаргасан. Тэгэл яг нэг жилийн дараа манай дүү гаргасан. Тэнгүүд ингээд хоёр нялхтай эмэгтэй хүн чинь амар хэцүү шүү дээ. Тэнгүүд манай аав намайг аль руугаа авчихдаг гэсэн. Эсвэл даа тасралт хөөтэй. Ингээд ч том гарч мартаа зүгээр л намайг аав авчдаг. Тэгээ би ингээд хамтдаа бэнтээр аваад ингээд ер нь бол ингээд миний зан ааш характер бол ер нь яг манай аавын копи заяа. Тэгээ манай аав хэцүү зантай юм байхгүй юу? Тэгээ дээрээс намайг ерөөсөө тэгээ юу гэх юм бэ? Ингээд би нялхахаас эхлээл ингээд манай аав нат руу ингээд биш энийг хасаараа заяа гэх. Ингээд нялхахаас маань эхлээл хүмүүс надад нялан дуурдаг штэ. Ингээд жоох хөвгтэй ярих гад тэнгууд нь би шууд уйлчдаг гэсэн. Нэг уйлчдаг заяа. Тэгээд надад бүр ингээд жоохноос маань эхлээд том хүн шиг энгийн ярихгүй болохгүй байсан. Тэгээд яг тэрнийх нь хүчинд би бүр яг том хүн шиг ярьдаг гэсэн гэхгүй. Тийм болохоор маань бас ингээд юу ч юм ингээд аав маань надад бол айгүй үлгэрч үзүүлсэн. Тэгээд аав маань надад хамгийн анх яаж компьютер тоглоом тоглохыг заасан. Би ингээд жоохноос аавыгаа унтахгүй хөвгтсөн. Тэнгүүд манай аав чинь нөгөө нэг шифтээр ажилладаг. Тэгээд заримдаа ингээд шүүн унтахгүй тохиолдол байна шүү дээ. Тэнгүүд манай аав ингээд намайг 3 тагаас эхлээл надтай хамт сууж байгаа сига тоглож эхэлсэн заяа. Би бүр амар сандаг. Ууд нь ингээд 3 настай хүн сига тоглоулъя гэж бодохгүй шүү дээ. Тэнгүүд манай аав надад гар бариулчаад ингээд танк тавиад за миний охин одоо илээ ингэж тоглоё шүү, ингэж хөдөлгөё шүү гэж надад заагаал ингээд би тэр амар тоглоо сурсан. Тийжээд PC орж ирээл манай аав контр тоглож эхлээл. Надаа бас яг зааж эхлээл заяа. Энийг ингэж бодоод ангууд манай аав манай дүү тэрийг яг эмэгтэй хүүхэд ийм л юм хийх ёстой, эрэгтэй хүүхэд ийм л юм хийх ёстой гэдэг үзэл өсгсөн байгаа байхгүй юу? Одоо ингээд ихэнх хүмүүс чинь ингээд эмэгтэй хүүхдэд жиж галч хэддэг юм тоглолоо бойл гэлдэгдэг. Ингээд манай аавч хоёрын хүүхдээ өсгсөн байдал бас амар шүүмжлэлтэй. Би ээж аавд амар шүүмжлэлтэй ханддаг байхгүй юу? Гэтэ манай дайзууд бол чамшиг даргалтай өсөх хүн байхгүй гэдэг гэтэл эсэргээрээ би ээж аавд амар шүүмжлэлтэй. Ягаад гэд бодоодсэн чинь бас ингэж аах ингээд нэг хүүхэд хичнээн жаргалтай өссөн ч гэсэн тэр хүүхдэд ингээд жоохон болохгүй байсан юм тохиолдол нь угаасаа ямар ч ээж аав төгс биш штэ. Тэнгүүд хүүхэд тэрийг илүү их мэдэрдэг. Тэгээ тэрийг бусадтай харьцуулж сураагүй юм чинь хичнээн жаргалтай хүүхэд нас байсан ч гэсэн хичнээн жаргалтай байсан ч гэсэн яг ингээд гомдсон юм байдаг гэд. Энийг сонсоод би жоохон их юм ботгойлцсон баггүй. Гэтэ миний аав ээжтэй амар хүнжилттэй анддаг юм. Юусе гэрте байдаггүйсэн манай аав ээж хоёулаа ажилдаа. Тэгэд битэрийг өглөө цэцэрлэгт хүргэж өгөөл орой цэцэрлэгээс хизээ авч чатгаараа тэр үедээ л авдаг. Битэр бүр ингээ хоёул ханаа манай чи өрөөнд үлдсэн сууж идэг байсан гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд битэрийн амьдралд амар баг оролцсон гэх юм уу манай аавч хоёр. Тэг битэр чин цэцэрлэгээрээ сургуулаараа л хүмүүжж байгаа хүмүүс шүү дээ. Энэ тал дээр бол би жоохон шүмжлэлтэй байдаг. Гэтэ ер нь бол ингээд битэрийг айгүй чөлөөтэй өсгсөн болохоор битэр бас айгүй чөлөөтэй өссөн гэх юм уу. Ингээд бусад аав ээж нар шиг одоо ингээ орой болсон ч гэсэн ингээд найзуудтайгаа ийшээ тийшээ явлаа гэдгээ хэлчихэл юм бол манай аав ээж хоёр ингээ яг зөвшөөрдөг. Ингээ шүний 12 өнгөрсөн байсан ч гэсэн ингээд хаана хинтээ юу хийж яваагүй мэдж байгаа бол аав ээж хоёр маань ерөөсөө татгалцдаггүй, ууралдаггүй. Тэнгүүд ингээд жоохноос ийм мэдрээд өгсөн манай дүүтэй дүүс ямар ч шүн гарч шоодох, гадуу дотор явах хүсэл байдаггүй. Гэтэл яг энэ хүсэлд боогдож өссөн найзууд маань их сургуульд орж Улаанбаатар дээр зүгээр шууд затгай шоовчин болж байгаа юм чинь. Зүгээр амьдрал нь нууж байгаа хажуунаас нь харах амар хэцүү байсан. Тэгээд ингээд бүр сүүлд ингээд 7-8 жилийн дараа л ингээд жоохон зоригтой болол найздаа чи нэрээ тэр үе жоохон тэгсэнтэй гэж хэлэнгүүд нөгөө хүн манаас би нэрчгүй тэгсэн гэдэг өөр ухамсарлалцсан болохоор яг хэлж байгаа юм чи тэгээ чи яагаад тгээгүй гингүүд надад зүгээр л тэгж гарч шоуд хүсэл байгаагүй гингүүд ингээд гайхаад байгаа юм чинь. Тийм юм байна.
ээж аав нь гаргадгүй хүмүүс яг том болоод чөлөөлсөн шүү гэж. Манай гэрийн ерөөсөө нэг ширээнд сууж мэддэггүй. Тэгээ шалтгаан нь манай дүү дээрээ жоохноос маань тусдан юм идүүлдэг байснаас болоод ингээд бүгдээрээ тусдаа хоолоо идээ сурцсан. Тэгээ ингээд одоогийн өөрийнхөө зан чанарыг харах юм бол ингээд амар их сайн юм байсан л ах. Гэтэ ингээд би ингээд өөр амар пессимист хүн юм шиг байгаа. Болоог юм дээр амар фокуслаад байдаг. Жохон сайд. Тийм. Гэтэ бид нар болохоор би бүр багасаа л бүр яг л ширээгээ тойрч гэр бүлэрээ хоол иддэг байсан. Яг ингээл тэр нөгөө нэг гэрт амьдардаг байсан болохоор ч магадгүй тийм байсан баг. Яг ингээ ширээгээ тойроо суугаад хоол иддэг. Тэгээ тэр маань бүр одоо хүртэл яг хин нэг нь ингээ байхгүй байх юм бол амар сонио. Яг тэр тойрогт орж ирж ингэж өөдөөдөөс харж оройныхоо хоолыг идэхгүй байна гэдэг ч өөр амар сонио. Өглөөний цай амлалтын өдөр өглөөний цай маяг заавал нөгөө бүгдээрээ зэрэг ингэж ширээ тойрч сууж жаад нүрээ харж жаад иддэг. Манай гэр тийм соёлтой байна. Энэ яг бодсон чинь тий гэр бүлийн соёл гэдэг. Нэг нь хоолоо аваад өрөөрөө орно гэдэг тийм ойлголт бүр хизээч байхгүй. Үгүй харин тийм ингээд одоо манай гэр бүлийг ингээд тусдаа иддэг хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгээ би анх удаа солонгос кинон дээр бөөнөрөө суугаад идж байгааг хараад би шок заа. Би тэр яа даам бол гээд. Яг ингээд Европ кинонууд ч болохоор ингээд ресторан ч юм уу ингээд хамт хоол идж байгаа зураглал их гардаг болохоор тэр боломжтой шүү дээ. Тэнгүүд гэртээ ингээд яг ингээд хамт тойроод идж байгааг хараад амар сонирн байсан байхгүй. Тэгээ би гайхаад ааваас асуугаад үгүй яагаад бид нэр ингээд тусдаа иддیں гэсэн чинь жоохон байхад манай дүү дээрийг ширээнд хамт суулгаад ингээд адилхан ингээд хоол цайг нь өгнө штэ. Тэнгүүд би хавтгаа бариад хоол руугаа дүрхээс өмнө манай дүү завхаа чи хоолоо барахгүй бол надад өгчөөрөг гэж хэлчихдэг байсан. Тэнгүүд нь би хоолоос 2 3 халбагдангуудаа дүүтээ өгчдөг. Тэгээ идэхэд болчдөг. Тэнгүүд битэрийг ингээд хамт байлгаад ах юм бол хоол идэхгүй мэн гэдгийг маань анзаарчингуудаа манай аав жир битэрийг 2 тусдан өрөөнд авч ороод хоол идүүлээ сургацсан. Тэгэл энэ юусээ тэр чигээр үлдсэн манай гэр. Тэгвэр би хамгийн түрүүнд хоол идчихэл дүү 2 дүүгээ хараасан гот. Энэ хоолоо үлдэх нөө. Тэгвэл бид гурав ч бүр 5 би баг дүүгээс 10 насны зүрхтэй юм чи ойлгомжтой үлдээ шүү дээ. Айдар натгай. Тэгээд амар хүчтэй. Тэгээ манай дүүг ингээ амар хов. Яг ингэ тусдаа хоолсны хэрэг бас гарсан. Одоо ингээд би одоо янз бүрийн ресторанд ганцаараа ороод хоол идчихдэг, кино ганцаараа үзчихдэг, дэлгүүр хийсгэл ганцаараа идчихдэг. Би ингээд юу ч ганцаараа хийж чаддаг зөө. Гэтэл ингээд иймгүй юмнуудыг ганцаараа хийж чаддаггүй хүмүүс байгаад байдаг байхгүй. Тэгээ би юу ойлгодоггүй. Яг юу нь болдоггүйг ойлгодоггүй. Тэгсэн чинь угаасаа л ингээд жоохносоо л бүх юмыг гэр бүлийнхэнтэй хин нэгэнтэй хийгээ сурцсан хүн чинь ганцаараа хийж чадхаа болсон байт юм шүү дээ. Би яг энд оюутан болж ирээд ганцаараа хоол идэх шаардлага гарч байгаа штэ. Гадуур ч гэсэн ганцаараа идэх шаардлага гарсан чинь амар сонирн байсан заяа. Би хизээч бүр амьдралдаа одоо гадуур хоол идэх гээд ганцаараа хоолны газар ороод хоол захиалаад идэж үзээгүй байсан байгаа байхгүй юу. Тэг би тэгсэн чинь амар юм уу. Бүр яг нэг ингээд үнээр яг амар эвгүйстэй би амар эвгүй байна гэж гэрийнхэн дас хэлжсэн. Тэгэл явандаа сулчтай юм байлээ. Ганцаараа идээд. Тий, одоо нөө солонгос ч мукбанг амар алдартай штэ. Тэрний шалтгаан чинь бас хүмүүс ганцаараа хооллож чадахгүй байснаас болсон гэдгсэн штэ. Ганцаараа хүн мукбанг үзээд юм идэхээрээ яг хин нэгэнтэй хамт юм идж байгаа мэдрэмж авдаг болохоор амар их яасан гэх юм бэ? Бүүн болсон гэх юм уу? Тийм бах магадгүй. Хөөе, мукбанг гэхээс чи ингээд мукбанг харах юм бол чиний хоол идэх аппетит хөдөлдөг үү эсвэл дарагддаг үү? Би юм идэж байхдаа юм үздэг үү? Гэтэ зүгээр ингээд санаандгүй ингээд чи скролтол явж байгаа хүмүүс чи ингээд мукбанг юм гараад ирнэ штэ. За. Тэгэхээр чи эний аппетит чи хөдөлдөг үү? Ой, юм нэрий тиймсэн гэж юм уу? Нуул нь боддог. Гэтэ би чаддаггүй. Бэла харах юм бол нэг жоох өлсөөл юм эднэр санагдал. Гэтэ за болохгүй шүү 5 цаг болоогүй байгаа гэж бодоод идэхэд байдсан шүү. Би юм идэх юм бол хооронд нь 5 цагийн зайтай идэх гэж хичээдэг байхгүй юу? Тэгэхээр ингээ яг цаг нь болоогүй байгаа шүү гэж бодоод жоохон төвчээ. Хоёулаа дараагийн удаа яг энэ хоолтын талаар ярих уу? Тэхүү надад бүр ярих юм амар их. Тэгээ хоёулаа нэрээ хаа юу байна мэн гэдэг хэлэх хэрэгтэй байсан байна шүү дээ. Тийм шүү дээ. Өнөөдрийн сэдвэгтээ яалчгүй яг их үрсэн баяртай холбоотойгоор зөндөө хүүхдийн ярьлаа тий.
ийм хүүхдийн хүмүүсийн талаар гоё юм ярьлаа. Баярлалаа. Сонссон хүмүүстээ баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Хоолны тал дээр ярих юм биш үү гэдэг. Нэрээ өөртөө бас гэр бүлийнхнаасаа сурсан ч юм уу гэр бүлийн гоё хүмүүжил, хүүхд хүмүүжүүлэх гоё арга техникээсээ хуваалцаад комент үлдээж болно шүү. Үлдээгээрээ заавалхгүй тийм. Яг хүмүүс ингэж би бинээсээ сурах юм амар их байд юм байна. Чи дэг ингээл юусоо сонсоогүй байсан, мэдээгүй байсан. Хөө ямар гоё гэсэн юм зөндөө ш. Харин тийм ээ. Тийм. Гайхамшигтай. Уусаа ингэ нэг хүний сонссон үгүй юм яаж ч утсаа хангалтгүй байгаа байхгүй юу? Тэр олон найзтай байх хэрэгтэй. Олон хүний үг сонсох хэрэгтэй. Тийм, олон төрлийн хүрээлэлтэй байх хэрэгтэй. Нэг хүрээллээс жигдэх юм бол нөгөө хүрээлэлээ олно шүү манайхаа гэхгүй. Тийм, жиглээ ганцаараа байгаад. Өглөөний минь. За болж гинөө. Аха, миний яриа хэр сонсогдож байна? Одоо гоё чанга орж